Өглөөний мэнд хүргэе үзэгчдээ ETV-чдээ телевизийн амралтын өдрийн өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр мэдээж амралтын өдрийн манд дугаар гэр бүлүүдэд зориулагдсан дугаар байдаг. Тэгэхээр гэр бүлүүдэд зориулсан зөвлөгөө, за мөн зочид маань ч гэсэн гэр бүлүүдэд зориулагдсан зочид байх болно. За тэгэхээр өнөөдөр мэдээж студ маань гэрлээс хоолоо болроо. За тэгээд тоогооч мастер тоогооч өлзий маань. За тэгээд мөн манай инженерийн яалтны ажилч маань хөрөлцөн ирсэн байна. Тэгээд сая гэрлээ манаас өнөөдрийн зочид бол бас нэлээд онцгой зочид байгаа. Ер нь бол уран бүтээлч гэж хэлж байна, тийм ээ. Эхний дуучин бол та бүхний сайн мэд харшим бас харшамтлын дуучин. Бас гэх юм тоо та бүхэнд бас нэг шинэ уран бүтээлүүдээр бэлэг өрөх гэж байгаа. Тэгээд энтлийнхээ мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. За хоёр дахь зочин маань бол дөнгөж нэвтрүүлгийн өмнө гарсан аз жаргалын эрэлт буюу залуу гэр бүлүүдэд зориулсан зорилттой реалити шоуны зохион байгуулагчид маань оролцож байгаа. Энтлийнхээ мэдээллийг хүргэнэ. Энд хин оролцож болох юм, ямар зорилготой шагнал нь нэг өрөө байр юм уу, яг хоёр өрөө байр юм уу гэдэг юм те. Энэ талаасаа мэдээллийг та бүхэнд хүргэх бол. За тэгэхээр мэдээж хэрэг сонирхолтой мэдээллүүд, сонирхолтой зочидтой, сонирхолтой хоолтой өглөө байх болно. Үлзий маань өнөөдөр биднэрт юу санал болгох гэж байна? Карбонара гэдэг. Өнөөдөр карбонара болов гэрийн аргаар гэрт одоо чинь хэрхэн карбонара хийх вэ гэдгийг заах болно. Тэгээд дээрс нь хүүтэн соогоогоо хийх болно. За тэгээд тун удахгүй үлзигийн хоолны явцуудыг үзэгч та бүхэндээ танилцуулах болно. Ингээд өнөөдрийнхөө өдрийн өнгийг үзэгчтэй хүргэе те. Өдрийнхөө өнгийг хүргээд эргээд студидтэй олццгаая. Өдрийнхөө. За ингээд аргын тооллын 10 дугаар сарын 15 өнөөдөр Санжир гараг бэлгийн тооллын 14 дэлгэрүүлэгч одтой цагаан морь өдрийн наран 7 цаг 14 минутад мандаж 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар нохой жилтний альва үйлийг хийхэд эерэг сайн ба гахаа хулган жилтээ сүрэг мөн. За элдв үйлд хянамга хандаж биеэ инхрэлвэштэй гинэ. Гахаа хулган жилтнүүд ил өдөр ИВ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, энж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тавих, тангараг тавих, гэр байшингийн суур тавихад сайн, гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, булаа гаргах, хиншүү хэрвс гаргахад муу, өдрийн сайн цаг нь хулган, үхэр, туулай, морь, бич, дахиа болоо. Хол газар яваар одгсод хойш мөрө гаргавал цохистой үс шинээр үргэлэх буюу засуулвал эд материал аривдана гэсэн байна. Үс засуулахад бол ямар ч хэлсэн сайн байна тий. За тэгээд өнөөдөр бол сайн өдөр байгаа. За 20 найрууд нэлээд болж байгаа. За миний хамгийн сайн мэдж байгаа нь бол за ямар ч хэлсэн урд хамтлагийн ахлагч Ганбаярхын гавьяатын найр өндөр болж байгаа. Оо за. Тэгэхээр одоо бэлдээ хэлсэн байгаа гэх ямар ч Баярхтаа болон хурдынхандаа Баяр хүргье. Баярын мэнд хүргэе. Хөөе гэрлээ бодроо хүүхдийн үсний найранд очих сайн гэд ярьд юм л шүү дээ. Энийний учрыг мэдхүү. За яг нүг хүүхдэд эргээд ерөөл хайрлана. Эргээд тэр нүг хүүхдийн гэдэг утгаараа. Бид өөр тэрийг бас нарийн дэлгэрүүлж үзээгүй. Гэхдээ маш олон хүнээс сонсч ирсэн л хүүхдийн үсний найранд очих сайн. Жилдээ 3 хүүхдийн үсний найранд очиж байгаарай гэдэргээд ярьд юм байлээ. За тэгэхээр өнөөдөр үсний найр бол байгаа байх. За тэгээд нэг юм хэлчмээр байна. За. Үсний найр хормонд очих байгаа бол за жоохон хүүхдтэй айлмэлд очих юм бол бас өөр өөрсөнд анхаарал тавьж очоорой. Яг нэг ханаа томоо дэгдэлтийн үе эхэлсэн тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдэд ханаа жоохно өрөх. Тэгээд яг одоогийн энэ ханаад маань за нэлээд муу ханаад байгаа. За энэ талаар зөвлөгөн дээр бас ахад дэлгэрэнгүй үргэе. За тэгээд үүнээс гадна одоо яг нэг хүүтэнд харшил эхэлж байгаа. Хүүтний харшил буюу нөө харшлын бас нэгэн хэлбэр нь хүүтний харшлууд бол яг өдөд нэг хэсэг дэгдээд гаг болчдөг. Тэгээ манад бол хоёр харшилтай хүн байгаа. Өнөөдөр бол гэрлээ үлзий хоёр маань бол яг харшилаас эхэлж байна. Яг ерөөхдөө ингээл нүд улаагаад нулимс гоожол ингээд эхэлдэг. Тэгээд хүмүүс үүнийг ерөөсөө анзаарахгүй яваад байдаг байхгүй юм. Тэгэхээр энтлийн зөвлөгөө мэдээлэлүүдийг бас эрүүл мэндийн болонгоор хүргэнэ. Өдөр бол яг сүүлийн үед гарч байгаа ханиадны талаар тэгээд ер нь эмгүүгээр бас яаж явжсэн талаар туршлагаа үзэгчдэд зулайтгаар хуваалцсан л да. Тэгэхээр өнөөдөр Болрогийн маань зөвлөгөө олоод сүүлийн эмчилгээ болон одоо харшлын талаарх зөвлөгөөнүүдийг Болроо маань үнтэй бас зөвлөгөөнүүдэд хайрладаг. Тэгээд яг одоо
өнөөдөр гэрээсээ гарах гэж байгаа. Тэгээ магадгүй гэр бүлийнхэнтэйгээ аялал зугаалгаар явах гэж байгаа. Гэрээсээ гарах гэж байгаа үзэгчдэд зориулаад цагаараа мэдээлэл хүргээд тэгээд студидтэй олццгаая. За сүүлийн хоногудад нийт нутгуудаар ер нь бол өдөртөө бас нэмэх гарацтай байгаад байгаа. Тэгээд юу юугүй бас хасах руугаа орчих болов гэж санаа зовчихсон. Өчигдөр бол Улаанбаатар хотод 16 гарацын дулаантай байсан бол өнөөдөр 9 гарацын дулаантай. Өчигдрийнх шиг тийм сайхан нарлаг сайхан намрын өдөр бол арай биш. Жохон сэрүүхэн байгаа. Тэгэхээр салхинд гарч байгаа үзэгчид маань хүүхдүүдээ бас дулаан хувцлаад аян замыг зорж байгаа бол харлаа хандуулаарай тийм ээ. За тэгээд өнөөдрийн хоол юу бэлтгэн үзэгчд ер нь. Яг юу орох өнөөдөр хоолны гадаа ерөнхийдөө өнөөдрийн хоол бол хэрвээ гэрийн нөхцөл карбонара болон одоо нэг Японы собо хүйтэн собо гомгоор хоол идэхээр болох юм бол за мэдээж бекон орно, хар мөг орно, сонгон орно, саримс орно. Карбонарад бол ийм байгаа. Собо гомд болохоор собо гом өөр орно. Тэгээд дээрэс нь саке, мири, сой соус гэсэн элсэн чихэр гэсэн орцуудтай. Маш энгийн орцтой. За. Үлзий манаас нөгөө та бүхэн үзэгчд манаас мэдж байгаа нөгөө мастер тоогч хоёр шоуд оролцож байгаа. За эхний хоёр шатыг бол төвггүйгээр даван гарч ирж илээ. Ер нь бол нөгөө өрсөлдөгч ил давуугаар гэдэг юм уу тий. Тэгээд энэ дээр бас үзэгчд маань харсан багт. За сүүлийн дугаарыг ялангуяа үзсэн баг. Үлзийг маань хүмүүс нэг Япон хоолны тоогч хийж уддаг. Яг Европ хоолны сет хоолыг бас хийсэн. Тэгэхээр бас дараагийн шатанд бас нийт үзэгчд маань, нийтмийн үзэгчд маань үлзийгөө дэмжээрэй гэж хэлмээр байна. Манай үлзийг дэмжээрэй юу. Тий. За өглөө шагаа хайж эхэлдэг боломжлолтой. Өнөөдөр ямар байх вэ гэж тий. За. Энэ угаасаа тайлагддаг шагаа нөө. Тий энэ угаасаа шагаа мэрэгэн дээр энэ болт нь байдаг юм а гэж. Энэ бол байдаг. Окей. За яг гурлаа зөвөр дөрөв бэрхээрээ л үзчихье тийм ээ. Олон янзын болтуудаас илүүтэйгээр дөрөв бэрх. Заримдаа ингэ санаандгүй дөрөв бэрх буучих гэдэг нь шүү гэж. 2 нь 2 юм аа. 2 юм аа. 2 нь 2 юм а чи үлээ бодроо хэрэг зэрэг бүтгэх хэсэг үл мэддэг гэж байгаа шүү дээ. За 4 юм аа. энэ бол тайлбар мундаг тайлбартай байдаг. За мундаг тайлбартай болголаа. За ингээд үзэгчдээ өнөөдөр болон маргааш бол мэдээж хэрэг 7 хоногийн амралтын өдрүүд байгаа. Тэгээд Улаанбаатар хотод за мөн дотоод болон гадаад мэдээллүүд, урлаг уурын сайхны мэдээллүүдтэй бас хүргэе гэж бодож байна. Дотоод мэдээнээс эхэлчихье тий. За. За өнөөдөр болвол 10 сарын 15-ны өдөр байгаа тий. Тэгэхээр үндэсний дуу бүжгийн төмийн их чуулгын уран бүтээлчд бол за дотоод болон гадаадынхаа жуулчдад өдөр бүр одоо өөрсдийнхөө ардын язгуур урлагийн тоглолтоо тоглодог. Тэгээ энэ тоглолтууд бол яг энэ өдрүүдэд болж байгаа. Өдөр бүр 18 цагаас болж байгаа үндэсний дуу бүжгийн төмийн их чуулгын ардын язгуур урлагийн тоглолт болж байгаа. За дараагийн мэдээлэл гэх юм бол Oktoberfest болж байгаа. Шарын арганы баярууд болоод байгаа шүү дээ. Энэ одоо фестивальд бол бас маш олон амьд хөгжмийн хамтлагууд оролцдог гэдгээр онцлогтой байдаг. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд бол дуучин баяр цэнгэл, баяр цэцэг
UFO хамтлаг, Fire хамтлаг, за дуучин ган тулга, Lemon хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр Salem Brow дээр тоглох гэж байгаа юм байна. Тэгээ энэ бол маш олон хамтлаг дуучидтай сайхан арга хэмжээ, тэгээ залуучуудын хамрагдах бас сайхан боловсноор үчиг өнгөрүүлэх боломж олдож байгаа юм байна. За үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордонд бол Аглу боёо Лавга нарын найзууд 2 буюу яг тэр шиг entertainment шоу тоглолт өдөр болгон тоглогдож байгаа. 19 цагаас болдгоо. За Blue Moon Art Gallery-д бол 10 дугаар сарын 11-ээс эхэлсэн. Тэгээ өнөөдөр маргааш бол сүүлийн өдрүүд нь байгаа. Мэргэжлийн уран бүтээлчдийн Color of France гэсэн төрөлхтөөрлийн уралдаанд үзэсгэлэн болж байгаа. Тэгэхээр энэхүү уралдаанд бол олон уран бүтээлчид оролцож байгаа болохоор уран бүтээлүүдийг нь хооронд нь өрсөлдүүлэх, за мөн Монголын манай уран бүтээлчид бас хэр төвшөнд явж байна вэ гэдгийг одоо уран зураг сонирхогч үзэгчд маань очиж үзэх боломжтой юм байна. За үндэсний соёл амралтын хүрээлэн дээр дэлфиний тоглолт болж байгаа. Энэ бол 12-наас эхэлсэн тоглолт. Тий, дэлфин ирсэн байгаа. Оо. Тий, тэгээд нөгөө дэлфин тэгээд далайн амьтдын үзүүлбэр тоглолт тахгүй. Тэгээд ер нь бол сошиал дээр бас ганц 2 хүмүүсийн үзсэн бичлэгүүд яваад лээ. Үнэхээр бас сонирхолтой тоглолт болж байгаа юм билэ. Тэгээд амралтын өдрүүдийн тоглолт бол 12 цаг, 15 цаг, 18 цаг гэсэн хуваарьтай байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бол яг энэ цагуудад үндэсний соёл амралтын хүрээлэнг зорж очоод тэгээд энэ хүү тоглолтыг үзэх боломжтой. Анзаарахгүй байгаа ч гэсэн үзэгчд бол ерөөсөө пиг билет болдог. Харин тийм үү? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг яг тэр нэг реклам зар сурталчилгаа хийхгүй байгаа өөрсдөө ч гэсэн билет нь бол ерөөсөө болдоггүй. Ер нь бол монголчуудын хувьд бол бас энэ сонирхолтой үзүүлбэр те. Тэгэхээр энэ нөгөө билетийн үнүүдийг бас танилцуулчих гэж бодож байна л да. Ер нь бол яг тийм юу гэх юм бага үнэтэй бол биш байгаа даахгүй. 15,000-аас эхэлж 15,000, 18,000, 21,000, 24,000, 30,000 гэсэн үнэтэй байна. Тэгэхээр энэ бол яг хаа суудлаасаа хамаарат үнийн ялгаанууд байгаа. Гэхдээ яг тэр холоос энэ далайн амьтдыг авчраад тий бид үзүүлж ийн гэдэг маань бол тэгээ энэ хүүтний улиралт үзүүлж ийн гэдэг дээр бол 15,000, 18,000, 20,000 энэ бол бас боломж. Тийм бас тийм өндөр үнэтэй гэж бол харагдахгүй. За өнөөдөр нөгөө шинэ орон сууцны үзэсгэлэн болж байгаа. Үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордон дээр. Тэгээ энд бол хэрвээ нөгөө одоо жишээлбэл сонирхсан орон сууцаа очиж үзье гэх юм бол шуурхай автобус хүлчилж байгаа юм билээ. Яг тэр одоо компани орон сууцнуудыг үзье гэх юм бол бүх хөтөлбөрүүдээ тэгээ одоо манай ингээд байранд орохын тулд зээлийн ийм нөхцөлд хамрагдах боломжтой. Очиж үзье гэх юм бол бүгдээрээ нэг автобусанд суугаад очиод үзье буцаагаад хүрэж байна. Вау. Тийм. Энэ бол яг манай нөө барилгын компаниудын бас сүүлийн үеийн менежмент болоод ажиллаад шинэ маркетинг хэрэгслүүлсэн баян. Маркетингууд хэрэгжиж байгаа асуудлууд бол хитвэхтэй байна. За хүүхдийн театр дээр болж байгаа арга хэмжээг та бүхэнд танилцуулъя. Энэ бол ардын уран зохиолч Цоодлын гэрэлт бяцхан цох нарыг аварсан гэсэн хүүхдийн жүжиг тоглогдож байгаа. Тэгээ хүүхдийн театрын маань уран бүтээлчид бол бяцхан үзэгчдтэй амралтын өдрүүдээр бас энэхүү тоглолтуудаа толилуулдаг. Тэгэхээр цэцэрлэгийн насныхан болоод бага ангийн хүүхдүүд маань хүүхдийн театр дээр бас амралтын өдрүүдээ их сайхан өнгөрүүлдэг. За автомаструудын холбооноос бааша 250 автомотой спорт болон олон төрөлт одоо мотоциклийн уралдаан болно гэсэн байна. Бартаа замын 70 км-т уралдана гэж. Тийм энэ болохоор нөгөө Бартаа зам сонирхолтой төрөл болон мэргэжлийн гэж явдаг. Энэ дотроо суудлын дэрэг, жип, мотоциклийн дотроо 4 дугуйд, болон 2 дугуйд гэдэг маш олон төрлөөр явагддаг. Баажа 250 гэдэг энэ бол яг уламжлуулсан хавар намар 2 зохиогддог гэсэн. Нилээн том тэмцээн байгаа. Манай болрооч ордог үлээ болроо. Сонирхдаг тий. Сонирхогчийн ангилалт. Тий. Удахгүй мэргэжлийн ангилалд орно. За энэ бас нэг сонирхолтой үзэсгэлэн болж байгаа юм байна. Энд бол нүүдэлчдийн нохой 2016 үзэсгэлэн. Нүүдэлч нохой. Тий, тэмцээн гэж байна шүү. Тэгээ Монголын үндэсний сурын холбооны талбай дээр болох юм байна. Тий, нэг ийм юм байгаа. За сарын өнгөрсөн 7 өдрийн нохойн тэмцээн маш эрчимтэйгээр ойрхон болж байгаа. Яг төрлөөрөө. Энэ дээр юутай холбоотой гэхээр нэг Европын орноос байсан юм аа. Би зэрэг яг сайн анзаараагүй. Яг энэ мэргэжлийн нохойн тэмцээний мэргэжлийн шүүгч зөвлөх багш нар ирсэн баг Монголд. Мэргэжлийн хүмүүс. Тэгээд энэ Монголын одоо нохой сонирхчдын ч гэдэг юм уу энэ холбоодууд маань яг өөрсдийнх нь тэмцээнд эзэх байгаа тэр хүмүүсийг бас ажиллуулад өөрсдийнх нь тэмцээнийг илүү мэргэжлийн түвшинд
хүрэхээр ажиллаж байгаа. Тэгээ сурын талбай маань бол төв цэнгэлт хүрээлэнгийнхаа Урд байдаг. талд байгаа. Тэгэхээр очиод бас үзэхэд бол маш гоё нохоонууд бол яг тэнцэл цугладаг. Тэгэхээр тэнд ирээд бас нохооны талаар мэдээлэл авах бас боломжтой гэсэн. Ер нь нохоо гэснээс яг одоо гэрийн тэжээмэл нохоноос илүү надад л Монгол банхаар илүү гоё сүртэй гоё санагдаад байдаг шүү дээ. Тэгэхээр ямар хуу үзүүлэлтээр энэ нь одоо жишээлбэл нохоог шалгаруулдаг. За нохоог бол төрөл төрлөөс өөр. За тэгээд төрөл дээр ороод ирэхээр тэгээд тухайн нохооны маань за хамгийн их цэгэр цусны гэдэг нь орж ирнэ. Тийм үү. Тийм. Одоо үс арьснаас эхлээд ингээд шинжиж эхлэн. За тэгээд тухайн нохооны маань суулт. За тэгээд нөгөө зооны өндөр. За ингээд тойруулаад явхад хэрхэн бие авч явж, алхаа гიშгэн зүг байна уу? Ягаад тэгэхээр нөгөө багаас эхлээ вакцин ч юм уу юмнуудаа хамрагдааг бол ракеттэй ч гэдэг юм уу нохооны гიშгэлт суултууд маань буруу болж эхэлдэг. Тэгэхээр энэ тал дээрээс нь эхлээд бүр ингээд үзүүлэлтүүд маш олон төрлийн үзүүлэлтүүд байдаг. Тэгээд нөгөө адаглаа шүд тухайн нохооны ариун цэвэр тэгээд нөгөө хэрхэн сургагдсан байдал эзэн хажуудан дагуулад нөгөө үзүүлбэрүүдээ хийгээ явахад хэрхэн дагаж явж байгаа вэ гэдэгс шалтгаалаад. Тэр яг очиод үзэх юм бол маш сонирхолтой. За яг тэр нөгөө төв банхар Монгол банхруудын хувьд яваад очиход бол тэгэл хуцаал үргэлжлээд ороод бас л ямар ч гоё байдаг. За нохооны тухай тийм. Урлаг соёлынхаа мэдээллийг үзэгчдэд хүргэе. Өчигдөр би Дуур бүжиг эрдмийн театр орлоо. Тийм тэгээд Бизегийн Кармен дуур тоглогдох гэж байгаа. Тэгээд Дуур бүжиг эрдмийн театрын маань 54 дахь удаагийн одоо нэг улирлын нээлт болох гэж байгаа. Тэгээд яг энэ хүү Кармен дуураар эхлэх гэж байгаа. Тэгээд бяцхан сурвалжлагыг бас бэлдсэн байгаа үзэгчдэд хүргэе. За. Кармен дуурын маань бол тасалбар улсын Дуур бүжиг эрдмийн театрын кассаар болон тикетсийн мэнээр үнэгүй хөлөгддөг. Тэгээ уран бүтээлчид маань бол Солонгос улсад тоглолтоор яваад өчигдөр бол яг нэгдсэн прогондо орцсон байж исэн. Тэгээ яг одоо тайзан дээр бэлтгэлд ороод өнөөдөр болон маргааш тоглолтоо үзэгчдэд хүрэхэд бэлэн болцсон байж байгаа. Улсын Дуур бүжиг эрдмийн театрын маань одоо 85 жилийнхэн ойлоо. Тий. Бас тэрэндээ бэлдээд зөндөө олон жижигүүд тавиад их завгууд яваад байгаа юм шиг байлаа те. Танай телевиз үзэж байгаа Монголын ард түмэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ 16 15-нд Кармен дуурийн театрын одоо сонгодог нээлт маань одоо үргэлжилсээр дуурийн нээлт нь сарын 15 6-нд болох ч байна. Тэгээд би болохоор 16-ны хаалтын тоглолтын дээр Дон Жозе дуурийг бүтээнэ. Тэгээд энд би болохоор Франц дээр тавигдаад хил дээр тавигдаад хамгийн анх премьер дуулсан. Тэрнээс хойш ойд болчих واخа. Ер нь дуур бүтээн гэдэг чинь болохоор хамт олон бүхэл бүтэн театр одоо солистууд, найрал дуучид, хөгжим, одоо балет ангарлцсан маш том одоо став одоо юм бүрэлдэхүүнээр тоглодог дуурийг. Тэхийн тулд олон хүн мэдээж болохын тулд бол маш их олон удаагийн хөдөлмөр одоо бэлтгэл шаардлагатай. Тийм болохоор угаасаа дуур бол маш их хөдөлмөрийн үрдэн дээр бүтдэг. Энэ удаад яаж нэхэхээр гоцлтуучд маань бол энд хуваарийн бэлтгэл хийсэн. Манай найрал дуучид ганц нэг бас туслах дүрийн дуучид Солонгос улсад очиж Кармен дуурт оролцоод өчигдөрхөн ирсэн. Тэгээд одоо Солонгост бэлтгэлээ хангаад бид нэр одоо гоцлтуучд эндээ одоо хангацсан байгаа. Тэгээд өнөөдөр анх нийлж байна. Тэгэхээр манай 54 дахь удирлын нээлтийн тоглолт түрүүчийн 7 хоногт манай театрын жижиг Аданы Жизель балетаар эхэлж тийм ээ 2 өдөр одоо балет сонирхогчд маань үзэж сэтгэл таатай сайхан байсан. Энэ удаа бол манай дуурийн театрын дуурийн маань одоо нээлтийн ажил эхэлж байна. Ингээд алдарт одоо дэлхийн нэртэй сонгодог жижиг тийм ээ Бизегийн Кармен дуурайар эхэлж байна. Тэгэхээр Кармен дуурайг бол хүн болгон шимтэж сонирхож тийм ээ ард одоо үзэгч олонд бол үнэхээр тийм сонирхолтой байдаг. Манай одоо дуурийн театрын Кармен тоглох бүрд зритель дүүрэн байлгт бид нэр сэтгэл хангалуун байдаг. Тэгээд миний хувьд бол одоо за бараг л 5 6 дахь байна тийм ээ Кармен хамгийн анхны Кармен ч одоо баатаж байгаа.
Монгол улсын гоё жүжигчин Баатаж байгаа, харлын жүжигчин Мөнхшүр, тэгээд долгоргой маягч ерөө ихч гээд би 6 дахь Кармен байна да. Энэ удаагийн Кармений бас нэг онцлог байгаа. Манай одоо Дөрийн театрын найрал дуучид маань тийм ээ бүгд нэрэн Солонгос улсын Тэжон хотод саяхан одоо 10 сарын 6 7 8 9-нд ингээд 4 удаа дараалан Кармен Дөрийн хорт болоод ирсэн. Тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт одоо энэ удаагийн миний Кармений онцлог гэхэр зэрэг яалтчгүй манайх 13 онд Франц хэл дээр энэ дөрийг дуулж байгаа. Тэгээ одоогийн шинэ тавилт 13 оны шинэ тавилтаар явж байгаа. Тэгээд яг жүжигчин хүн бол одоо яг жүжигээс гарах тоолондоо жүжигээс ахих тусмал улам дүрээ сайжруулж тийм ээ. Одоо хүн баримл хийж ирэл тийм хаанаас нь харагдвал яаж өнгөлвөл улам сайхан болох вэ гэдэг дээр тийм ээ. Дүр дээрээ дуулалтын тал дээр одоо хамтрагч партнерууд энэ төр тийм ээ улам тийм илүү үлгэр жишээ дүрээ улам тийм одоо үзэгчдэнд ойлгомжтой сонирхолтой сайхан болгохыг л ударч зардаг да. За Кармен Дөрийн хувьд гэх юм бол за дорж орлогч бол Монгол улсын 6 дахь Кармен. Одоо. Тэгээд би нэг юм боддог. За Дөрийнхэн тий энэ мундаг дуучид тийч байдаг. Гэхдээ за нэг дуудуулаад нэг клип хийлгээд гарц нөхрөөс нөгөө нөхрийг бид нар харцдаг мөртлөө Дөрийнхэн гэдэг тэр мундагчуудаа бид нар ерөөсөө манайхны залуучуудын нэг болоод жоохон бас ингэ анзаарахгүй хойроо хандаад идэг. Тэгэхээр ямар ч залуучууд маань бол ялангуяа гэр бүлэрээ тий нэртэйгаа нэг очив. Ямар ч байсан нэг энэ Кармен гэдэг дөр юу вэ юм бэ гэдэг ямар ч нэг заавал үзээсэй гэж бас бодож байна. Ер нь бол яг одоо бас сонгодог урлагийг сонирхож үзэж байгаа үзэгчдийн тоо бол бас жил ирэх тусам олон болж байгаа. Нэг хэсэг бүр үзэх хөнгөө болсон баадсан шүү дээ. Одоо бол байдал бол шал өөр болж байгаа. Сонгодог урлагийн бас үн цэнийг ойлгодог бас. Яагаад тэгэхээр яг энэ одоо нэг дуур тавихын тулд бол бараг 300-аад уран бүтээлчид өдөр шөнөгүй ажиллаж байдаг. Тэгээд нөр их хөдөлмөр тэгээд сургуулийн дүнд бол энэ хөө бүтээлүүд маань та бүхэнд гардаг тий. Анх удаа үзэхээр юм жоо сонирн байдгийг. Ойлгоход. Юу л яаж юм. Тэгээд нэг 2 дахь 3 дахь үзээд эхлэхээр нэг сонгодог тоглолт гэдэг юм өөрөө ирэхгүй хүнийг ингээд татаад эхэлдэг. Тэгээд ямар ч зэнийг бас нэг залуучуудаас хүргээсэй гэж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд гадаад нүдэгээ. За тэгээд гадаад солоод явуулсан маш баярлалаа. Тэгээд гадаад нүдэний энэ 7 оны хамгийн сонирхолтой 2 3 зүйл байгаа л да. За нэг нь бол мэдээж Таиландын хаан нас орсон байгаа. 88 настайдаа Таиландын хаан маань бол нас орсон. За энэ бол Таиландын хааныхаа Таиланд улсын төгөнд бол 70 жил хаан ширээнд суусан. Ийм хүн байгаа. За тэгээд Таиландууд бол Таиландын төрийн 18 настайдаа хаан ширээнд суусан байна. Таиландын төрийн албаныхан бол бүтэн жил зөвхөн хар хувцастай ажилдаа явж гашуудлыг илэрхийлнэ. Бүтэн жилийн хугацаа. Тим шийдвэрээ саяас гарсан байна. Сони шийдвэр гарлаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт нөгөө Нобелийн шагналтууд маань тодорлоо. За тэгээд эдгээр ихтэй нэг сонирн биш. Эднээс нэг сонирхолтой зүйл нь юу нэхээр бүгд Хятад улс гэж яваа тий. Хятад улс нөгөө нэг тэр бомбнуудаа тодруулдаг жил болгон. Ухаан агентлагаас тэгээд энэ удаагийн шалгаруулалтаар бол нийт 594 тэрбум төрлөө. Долларын тэрбум. За тэгэхээр эдгээр бол нөгөө долларын тэрбумныхаа тоогоор Америкийг бол тэр даруултаа гэдэг ингээд алгуулад өглөө. Тэгээд яг энэ тэр бомбны хитэн тэр бомбт ингээд яриад тэгэхээр энэ хамгийн нэгдүгээрт нь бол Хятадын үйл хөдлөх хөрөнгийн магнат Далян Вандагийн ерөнхийлөгч 32.1 тэрбум долларын хөрөнгөтэй Ван Жанлин гэдэг хүн маань Хятадын 594 тэрбумыг тэргүүлсэн байна. Ванда агентлаг одоо корпорацийн үйл ажиллагаанууд бол байрлал, хүнс, цахилгаан хэрэгсэл гэл бүх юм. Хятадыг бол ингэ Тэгээ ялангуяа одоо Вандагийн нэрэмжит талбай, Вандагийн нэрэмжит одоо Tower гэдэг ч юм уу тийм ингээ маш олон зүйлүүд байдаг.
нөгөө нэг нийгэм рүүгээ тгийсэн бүтээн бол маш их хийдэг. Тийм. За тэгээд энэ дээр өшөө бас нэг юм энэ хүн маань юу хийж ийхээр тэр хамгийн сүүлийн үедэд бизнес юу яагаад өргөжчихвөө гэсэн чинь Америк нэгдсэн улс болон Их Британий кино салбар руу маш ихээр хөрөнгө оруулж эхэлсэн байна. Тэгээд үүнийх нь бол Legendary Pictures-ийг худалдаа авсан, мөн Sony Pictures-ийг гоё үзүүлждэг болж эхэлсэн. Тэгэхээр ер нь одоо урлаг ялангуяа тэр дундаа бас кино урлагаар яаж мөнгө олж болох вэ гэдгийг харуулж байна л да. Тэгээ манай Монголын маань бизнесмэнүүд ч гэсэн Монголынхаа кино урлагт хөрөнгө оруулаарай. Үзэгчид маань ч гэсэн Монгол киногоо үзээрэй. Энд бол хөрөнгө оруулалт хийхэд кино урлаг хамгийн их мөнгө олох боломжтой салбар гэдэг. Урлагийн салбаруудад дондаас. Уран бүтээлчд маань өөрсдөө маш чанартай уран бүтээлийг Хийх ёстой. хүргээсэн. Яг нэг үе бол чанартаас яг нэг хэсэг бол нөгөө нэг кино бол ингээл баг сарын дотор 2 3 кино гараад эхлэнгүүт нөгөө чанараас жоохон алдагдаж эхэлсэн л дээ. Сайн яаж угаар гэж. Одоо бол харьцангуй манай кино урлагаас үзэгчид маань өөрсдөө хүлээж аваад шүүмжлээ салгаж үздэг. Ялгаж ойлгодог болсон учраас сонголттой болсон гэсэн үг тийм. Тэгэхээр бас энэ тал дээр за хоёрдугаарт бол бид бүхний сайн мэддэг Alibaba Jack Ma орсон байна. Тэгээд Jack Ma бол хамгийн гол нь Jack Ma орсон яг байж бол нэг тийм нэг сони юм байгаа нь түүний хөрөнгө нь өнгөрсөн жилийнхээсээ шүү. Яг өнгөрсөн жилийн үеийнхээс 41% өссөн. Jack Ma маань бас кино урлаг руу орж байгаа. Тэгэхээр 41% өсөд 30.6 тэрбум доллар болсон байна. За нэгдүгээр байгаа хүн маань бол 32.1 тэрбум доллар. За мань хүн бол 30.6 тэрбум доллар. Түүний дараа 3 дугаар ойронд бол Хятадын цахим тоглоомын ерөнхийдөө зах зээлийг ерөнхийдөө бүрийг эзэлдэг компани захирал Pony Ma гэдэг хүн бол 24.6 тэрбум доллараар орсон. За 4-р ойронд бол мөн үйл хөдлөх хөрөнгөний мэргэжилд орсон. Тэгэхээр түүний хамгийн гол энэ дөрөвт орсон үнийг яагаад энэ чинь маш их онцолж байгаа гэхээр 4-р ойронд орсон энэ Baonin группийн захирал энэ Yao Jinghua гэдэг нөхөр бол хөрөнгө нь ганцхан жилийн дотор 820% өссөн. 820% өссөн. Воо. Сүпгээ гараад ирсэн шүү дээ. Тэгээд 820% өсөд 17.2 тэрбум долларын хөрөнгөтэй болсноор энэ удаагийн жагсаалт шууд 4-р л орж ирсэн. Энэ нь бол энэ жагсаалтад баг байгаагүй юм байна. Тэгээд энэ жил бол яг өөрийнх нь хөрөнгө 820% өссөн. Тэгэхээр энэ хүн бол үйл хөдлөх хөрөнгийн энэ сүлжээ бол маш шинээр гараад ирж чадсанаар энэ амжилтанд хүрсэн. Ер нь яг Хятад улсын одоо улсын бодлого гэх юм уу ард иргэдтэй чиглэсэн тэр бодлого нь нэг хүн байсан ч хувийн бизнес эхлүүлэх хэрэгтэй. Одоо жижигхэн мухлагч бай, жижигхэн хоолны газар ч бай. Тэр бол хизээж эргээд нөгөө ашиг өгөөж өгөхгүй байна гэж бол байхгүй. Яагаад тэгэхээр тэр олон газар бол тэгэхээр том хэмжээний бизнес эрхэлж байгаа яг нүдэ олсон бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол гинт бас ингэж гарч ирэх бололцоо их байгаа. Тэгэхээр яг нөгөө за Америк нэгдсэн улсаас ягаад тоол хайж байгаагаар Америк нэгдсэн улс маань бол сая Forbes-ийн судалгаагаар бол $535 тэрбумтай байсан юм байна. Тэгэхээр Хятад бол 594 болсон. Гэхдээ Forbes-ийн гаргасан судалгааны дэлхийн долларын тэрбумтнуудын судалгаанд бол эхний 20-д бол Хятад хүн байхгүй. Одоохондоо. Хөрөнгөний хойд. Тийм. Эхний 20-д бол олон байгаа боловч. Олон байгаа бол эхний 20-д хүн байхгүй. Ягаад тэгэхээр Forbes-ийн тайлангаар дэлхийн 500-д бол Microsoft-ийн үүсгэн байгуулагч Bill Gates 75 тэрбум доллараар саяны энэ жилийнхаар бол Forbes-ийн судалгаагаар бол нэгт гэдэг байраа бол хадгалж үлдлээ. Ямар ч байсан. Тэгээд үүний араас бол Zara брендийн Amancio Ortega томт хөрөнгө оруулагч Warren Buffett нар 2 болон 3 дугааранд орж байгаа юм. За тэгээд нэгэнд энэ сэдвийг хөндлснийх бас нэг мэдээлэл өргөхөд сая Куйтийн бисмха ханху өөрийнхөө 32.8 тэрбум долларыг өөрийнхөө хөрөнгийг нийт хөрөнгийг бүгдийг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулах өчтөр аль бие усаар мэдэгдлээ. Яагаад? 32.8 тэрбум доллар. Одоо тэр чинь нөгөө Хятадын тэрбумтай тэнцгээр хөрөнгө шүү дээ. Өөрийнхөө бүх хөрөнгийг бол би хүмүүнлэгийн үйлсэд аль бие усаар хандууллаа гэдэг өчтөр бол аль бие усаар мэдэгдээ. Тэр шалтгаан нь харин юу юм? Тийм учир шалтгаан ерөөсөө хэлээгүй. Тийм үү. Би албасаар хандуулахын мэдээж нэг өөрөө мэдээлээ хийгээд энэ бол дэлхийд өрчтөөс эхлээд бол нэлээд шууган тарж эхэллээ. Анх удаа ийм хэмжээний хөрөнгө хандуулагдаж байгаа гэдгээрээ. Тэгээд яг хаагур хандуулах ямар салбар зарцуулагдах гэдэг маань туудахад өнөө маргааш ингээл мэдээлэл тарах. өсөн нас шингаас шиг мэдээлэлүүд маань бол тарах байх гэж бодож байна.
Тэгэхээр гадаад мэдээ өнөөдрийн гадаад мэдээ бол энийг онцлмоор байна. Сонирхолтой мэдээллүүд байлаа. Тэгээд бүгд найрамд хятад ард улсын талаарх мэдээллүүд бол хөрш орон болохоор бидний хувьд бол хамгийн түрүүнд сэртгийлсэн мэдээллүүд байдаг л да. Тэгээд хөрш орон маань хөгжлийнхээ хувьд ч тэр одоо хөрөнгөхийн хувьд ч тэр бас манлайлж явж байгаа улс орн байгаа. Тэгээ манайхан үлгэр жишээ авд юм бөө? Яад юм бол тоо. За хоолны явц юу болж байна вэ? Хоолны явц ерөөдөө нэг 50% тавьж байна. За Гомгуудаа бэлтжлээ. Гом болсон тохиолдолд бол маш хурдан хугацаанд болох хоолнууд байгаа өнөөдрийн хоолнууд. Чи гомго чанчж байгаа шнэ гээд гомго чанахад анхаарах зүйл байгаа юу? Анхаарах зүйл одоо чинь манайхан гомыг чанахтаа тэгдэг штэ. Усын 3.1-ээр хийж явах хэрэгтэй. Альва гомгийн одоо чинь гом чанах чинь яагаад тэгэхээр хэрвээ усын багдуулсан тохиолдолд гом болвол амтны гашуурч тэ нэгдүгээр хоёрдугаар тийм усан өвчгөрөөд гомгийн маань нөгөө биежилтэнд нөлөөлж эхэлдэг байна. Тэгэхээр тухайн эзлэхүүнийхээ 3.1 гом байлаа гэхэд одоо чинь 2 дахин илүү ус байх хэрэгтэй гэсэн үг. 3 дахин их ус байх хэрэгтэй. Би бол гомго чанахтаа тос 9 тос 5 сая хийгээд хийчихсэн. Тос бол хийгээд наадах юм болов уу хийхгүй. Хамгийн гол паста гомг чанчаад гаргаж ирээд баг зэрэг тос хийж өгөхөд өөрөө наалтахгүй. Тэгээд нөгөө манайхан гомг хүүтүүсээ сойгоод байдаг тэр бол буруу. Баг зэрэг тос хийж өгөх хэрэгтэй. За хүүтүүсээ сойно гэдэг бол хамгийн миний хувьд бүгдүүлэх санагдав. Тий. Харин одоо чинь нөгөө нэг хүүтэн гом хийх гэж байгаа тохиолдол тий. Тий. Үстэй хүүтүүсээр сойж өгөх бол зүгээр болно. За мастер тоглож байгаа ярьчихсан. Нэгд бас орж байгаа. Нэгд бол маш том зорилготой байгаа. Тий. Тэгэхээр дараагийн шат ер нь бол бидний ер нь үдэгчдийн саналыг хизээнээс авч ирэх үү. Тэ энэ мэдээ мэдээ. Тий. Дараагийн шат бол энэ сардаа багтаагаад явчихна. Ямар сэдвээр яаж явах нь бол нууцын дээр тий. Нууцын дээр хаа. Сошиалар бас энэ жилийн нэг давуулсан сошиалар санал хураан. Тэгэхээр 4-5 дугаар шатнаас эхлээд сошиалар санал хураахын чиглэлээр тэгэхээр үзэгчид бас саналаа өгөөд яваарай гэж. За өнөөдөр хоолцолтой гомго бэлдсэн уусаа бекон мог ингээд орсон. Сонин санистайгаа гол шавж өгч байгаа. Сакен мэрэн хоёр байгаа. Сакен мэринээр сая сакен олон мэрийн 9 чихэс хоёр соусны бүтэн собо гомныхоо бол соусыг ярьсан баха. Энэ бол хийхэд бол их боо. Ингээ өнөөдөр яг тэгэхээр заавал юу яасангүй инстаны төвшин карбонара хийсэнгүй хэрвээ эзэгтэй нар те гэхдээ паста гом хийх гэж байгаа бол гэсэн нэг гоё мессежийг хэлбэр аргаар бас амттай энгийн те тэр шуумаар бас хийх гэж зорилоо. Яг тэгэхээр хүн болгон бас гэхдээ яг ингээд ирсэн шиг хоолол хийх тэр утгаар Хамгийн заримтай ингээд хуурцсан. Давс бол маш бага яг тэгэхээр бекон маань өөрөө хамталсан байна. тий. Давсахыг уцсан амттай учраас баг зэргийн хавц хэс бол орж өгнө. Тэгээд баг зэргийн давсууд хийнэ. Хоол ер нь үзье. Ямар хугацаанд бас ер нь хамгийн урд нар хийвэл ямар хоол над одоо энэ юм маань хийж байгаа хоол. За, рестораны төвшөнд бол энэ нэг 5-аас 10 минутын хооронд гарна. Зүгээр гэртээ хийж байгаа тохиолдолд тэгээд гэрийн эзэгтэй нар маань бол Өөрөө таваар зүгээр ингээд хийж гарах байгаа. Ер нь бол хараад байхад их хурдан болоод ах магадaltaй юм тий. Тэгээ ялангуяа тоогооч нар бол яг үйлчлэгэн дээр ажиллаж байгаа болохоор хурдан ажиллаж Ярьцдаг ярьцдаг. бид нар чинь бодвол таавараа тэгэл Хийдэг байх нь шүү дээ. За. тэгээ гэрлээ маань бол өнөөдөр нэг амттай санал авшаага ихсэн боловч болсонгүй. Яг тэр үзэгчтэй илүү гоё хоол өгье миний санаа орж ирээд. Гоё хоолоо. Тэгээд гэрлэг дараагийн аль нэг дугаар дээр амтсан авшаага
хоолоо одоо бол ерөнхийдөө ингээд ангойд дээрс нь витамин крем хийгээд өгчтэй. За энийг хүмүүс сүү гэж харж байгаа. Тэгээ энэ бол нэгсэндээ цэцгий тийм өчнөсөн. За рестораны карбонара гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ? Паста. Рестораны нөхцөлд бол одоо чинь өндөг хийн тий. Өндөг хийн, сүү хийн гэдэг ингээд ороод байна. Гэрийн нөхцөлд болохоор арай жоохон хэлбэршүүлээд ингээд хийж байгаа шүү гэсэн бас ойлгоорой. Яа тэгэхээр карбонара одоо чинь заавал өндөг орох хэрэгтэй байна тий гэсэн хүмүүс байж магадгүй. Оо ингэж хийдэг юм гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Яа тэгэхээр энэ маань болохоор гэрийн эзэгтэй нарт маань илүү төлхөө зориулж өгсөн. Хандаж өгсөн гэж хэлж болно. Гадуур ханиад бол маш их байна. Харшид бол түрүүн өглөө болмогийн маань хэлдгээр айгүй их нүд улаалттай. Тэгээд дээрс нь бас халуурж байна. За энэ удаагийн ханиад яаж эхэлж байгаа вэ гэдэг асуудал. Энийг бас ярьчих. Тэгэхээр энэ удаагийн ханиад маань бол хамгийн эхлээд гүйл гэж байгаа. Тийм. Нүд улаан, хоолоо өндөрлөн. За тэгээд ерөнхийдөө бол айхтар ханиалгаад хахад ханиалгаж байгаа зүйл бол огт байхгүй. Зүгээр л хамгийн ихний шинж тэмдэг маань бол тухайн хүмүүс маань гүйлгээд эхэлж байгаарай бол. Том хүн хүүхэд яг адилхан. Хүүхд дээр өгж байгаа шинж тэмдгүүд бол яг их гүйлгэж байлаа. Дандаа гүйлгэж байгаа. За тийм гот энэ дээр яаж байгаа гэхээр манайхаа өөрсдөө дуур мэдээд нөгөө Linux ч гэдэм үү те хорсоол ч гэдэм үү. Иймэрхүү зүйлүүдээр сайхан бөмбөгдөөд хүүхдээ. Тэгээд эхлэнгууд нөгөө Linux хорсоол байгаа тэгэхээр тухайн хүүхд маань улам ходоод гэдс маань өнгөргөө болоод эхэлдэг. Тэгээд өнгөргөө болоод эхлэхээр яаж ийна гэхээр тухайд хоол тижэл идэнгууд хоол тижээлийн шим гэдэг зүйл маань бие шингэхгүй болоод эхэлнэ. Тэгэхээр хүүхдийн бие улам нөгөө нэг бие эсэргүүцэл нь улам сулраад эхэлдэг. Тэгэхээр ханиадны вирус маань бас улам юм боловсрон болоод ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр яг энэ тал дээр бол эцэгчүүд маань өмнөх хүн дугаар дээр би бас зөвлөгөө өгч нөгөө альс болон чацраг нь маш сайн хэрэглэх хэрэгтэй. За хэрвээ ханиад өрсөн тохиолдол дээр бол та бүхэн хорсоол биш ер нь бол 2 цагийн зайтай хүүхдийн наснаас хамаарат за 6-аас доош сартай хүүхдүүд бол нэг 30-аас 40 г. 6-аас дээш нэг настай хүүхд бол нэг 50-аас 80 г. За тэгээ нэг наснаас дээш хүүхдүүд бол нэг 100 орчим г. Байх үцай. Зүгээр. Баг зэргийн чихэртэй өтгөн байх үцайг 2 цаг болол нэг удаа, 2 цаг болол нэг удаа хүүхдэд ер нь уулгах хэрэгтэй. Энэ маань ходоод маш сайн өнгөр тогтоод эргээд им уугаад эхлэхээр имийг маш сайн өөртөө шингээж авчихсан. За өшөө бас нэг анхаарах зүйл юу вэ гэхээр нэгэнд гүйлгээд эхэлсэн ханиад хүндэрсэн байгаа тохиолдолд хүүхдүүдэд маань эцэг эхчүүд маань шууд хүчтэй антибиотик болон хүчтэй эмнүүдийг уулгаж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө ходоод маань өөрөө хоолоо шингээж чадаагүй хоолг байгаа хоосон ходоодн дээр им уухаар ходоод цочрно. Эргээд хоол босрол зам эрхтнүүд гимтэн ахаад нөгөө гүйлгэлт гэдэг юм маань бүр их нэмэгдээ зовөр нэмэгдэж эхэлдэг. Тэгэхээр маш хөнгөн чанарын имээр ерөнхийдөө бол эхлээсэ гэж хэлээд юм тийм. Маш хөнгөн чанарын имнээс ялангуяа ханиад төрж эхэлж байгаа бол том хүн хүүхэд хамгийн түрүүнд усын имээр эхлэх хэрэгтэй. Кальцрод, витамин С, ансны анд. Ерөөсөө л энэ гурав. Кальцрод, витамин С, ансны анд. Тэ энэ гурав бол маш хөнгөн имэнд орж байгаа. Тэгэхээр энэ гурвыг аваж за ансны андыг бол 6 цагаас хойш ууж огт болохгүй. Яагаад тэр ансны анд гэдэг маань юу сайн бай гэдгийг хэлээд байгаа юм бэ гэхээр ягаад имийн аргаар гаргаад авсан ансны анд маань одоо ингээ баазгийн хүүхдүүд юм уу том хүн ингээ шингэн устай байж байгаа ингээ цээжин дээр ингээ хэржнээд эхэлдэг шүү дээ. Энийг цэвэрлэдэг. Хүүхдийн шингэн усыг одоо цээжинд нь юм байна уу сонсоод өгөөч гэх хүмүүс аяг асуудаг. Юугаар сонсох гэж байгаа өөрөөсөө мэдэхгүй. Тэгэхээр энэ болгоныг цэвэрлж энэ болгон урьдчилан сэргийлдэг маань өөрөө ансны анд. Тэгэхээр витамин С, кальцрод, ансны андыг хамгийн түрүүнд аваад тэний 3 хоногоос илүү ууж болохгүй. 3 хоног л уух хэрэгтэй. 3 хоног уугаад та үлдсэнийг асган уу, хаян уу хамаагүй. Ягаад тэр ямар нэг эмчилгээ 3-аас илүү хоног хийгээд угаасаа тийм байдаг нөгөө вирус маань өөрөө тухайн эмэндээ дасал болчдөг. Ер нь усан эмнүүд гэснээс одоо янз бүрийн ханднууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл долоогны ханд гэдэг ч юм уу тий бас одоо янз бүрийн одоо нөгөө хамрын тусаалга гэх зэрэг шингэн одоо ханднуудыг бас хүрхчэндээ хадгалсан байгаа гэдэг. За тэд нар бол юм шүү дээ. Одоо хамрын тусаалга тий долоогны ханд тий ингээд эдгээр маань бол зориулт нь өөр.
За ханиадны юм гэдэг нь энэ усан юмнууд маань бол хадгалах хугацаа нугасаа зарласнаас хойш 72 цаг дотор 96 цаг л өгдөг. Тэгэхээр бол энэ имийг 3 хоног угаад болчих болно. За тэгээд бас нэг аягүй сайн юм байгаа. Тэгээд тэрийг хэлэхээр одоо реклам хийсэн болчих واخ тий. Жорж 50 миний хувьд нөгөө хүмүүс бичдэг имчилгээнд аягүй таардаг юм баггүй. Энэ бол Жорж 50, Жорж 40 гэдэг юмнууд бол яг энэ имчилгээнд бол маш сайн таарж байгаа энэ удаагийн ханиаданд бол. Тэгэхээр эцэг эхчүүд маань бол амар үнэтэй юм болгон сайн биш ээ тий. Хөнгөн аргаар имчлээсэй гэж хэлмээр байна. За. Хоол болцсон юм шүү дээ тий. Ийм хурдан уу? За хоол руугаа явъя тэгвэл. Гэлцэл болчихсон юм да. За эхлээд собогомго амсаа. Собогом. Тийм. Одоо чинь энэ нэг Японы одоо заруу собо гэж байдаг. Одоо хүүтэн собогом, хүүтэн удаан гом гэж байдаг. Сойм ингээд янз бүрийн хүүтэн гомууд байдаг. Хамгийн гол амт нь бол соуснд байдаг. Одоо нэг соуснд гомго соуснд хийгээд дараа нь сооснаас гаргаж ирж иддэг. Тийм дараалалаар явдаг. Тэгээ яг васаби тэр соуснд хийдэг. Гэхдээ васаби тэр болгон бас гэрээ эзэгтэй нарт маань байхгүй тохиолдол байгаа учраас зөвхөн яг саке мини саке одоо чинь Японы 3 үндсэн баг нь байдаг. Саке, сой соус, мини гэсэн. Энэ 3 одоо чинь өнөөдрийн одоо хүүтэн гомгийн соуснд харьцаанд нь бол 1 тэгээ ус 3 гэсэн харьцаагаар явнаа. Тий. За. Тэргүүрж байна. За тэгээд ямар ч та нарын анзаарсан болоод үлцгийн хийсэн хоолыг заавал ингэж нэгийг намсчаад дараа нь дахиад нөгөөдг нь намсдаг юм байна. Ер нь бол бүгд хольж идэх хэрэгтэй. Ийм юмуд байгаа. За одоо бол ялангуяа энэ дээр соосоо хий шууд бүгдийг нь хий. За. гаргаж бүгдийг хий. Зөрөгтэй хий. За тэгээд соосоо барьж агаад аягтай нь барьж агаад тэгээд тийм. За. идэх хэрэгтэй. Тэр одоо нөгөө нэг одоо собогоо ингээ амтгүй гэдэг штеп хүмүүс бас нөгөө нэг ингээд идэг. Тэгэхээр бол амтнууд бол илүү арай өөр гоё байна. Хүүтэн гоймоо идэх учир чи энэ юм байна штэ. Одоо чинь энэ дээр мөс хийж өгнө. Тэгээд халуун дэндүүл хэвчтэй. Халуун өдөр 100-ны халуун бөхчүн өдрүүд идэхэд бол сэрэгтэл авна. Манай Японд бол энэ чинь бид нар ч өглөө усанд иддэг байл. Тэгээд дараа нь карбонараа авсараа. За. Тэгэхээр маш хурдан мөртлөө. Маш амттай. Амархан. Чи лавшаа эсэр чи амархан. Тийм үү. Чи одоо ингээд дэвтэрээс ингээд өглөө гой тоогоочтой гоё хоол сураад гэртээ хийх хэрэгтэй юм гол. Тэгээ чи нэг удаа энийг хийчихэр хизээч мартахгүй. Тэгээд энэ дээрээ баяжуулаад өөрөө хоол юм гэсэн үг. За карбонара. Нэг тийм их гоё зөөлхөн амттай юм байна. Тийм. Тэгээ бидний хувьд бол миний хувьд би нэг орж идэр нэг мастер тоогооч үзэж сууж байгаа. Өнгөрөөд. Та нар энэ хав зүгээр ингээд зургатаар харж байгаа энэ цэвж махтай, нусны энэ махтай энэ хоол чинь бид үзсэн шүү дээ. Тэр бол өглөө болгоо иддэг шүү дээ. Үзлээ шүү дээ. Өнгөрчээлээ. За. Гой мэдгийн хамгийн гоё сорох байдаг хөөхгүй. Чимээтэй сорох байхгүй. Одоо чинь нэг Азууд ингээд ялангуяа Япончууд ингээд удаан нүүдлийнхаа ингээд айгу сорж иддэг, дуу гаргаж иддэг. Тэр яагаад тэгдэг гэхлээр нэгдүгээрт тухайн хоолыг хийсэн. Амсан бол ойр. Амжсан. Гоё. Гоё энэ харин би зөөл амттай байна. Их тийм цаанаа гоё. Тоогоочоо нэгдүгээрт хүндэлдэг. Хоёрдугаарт болохоор тэдний соёлн байдаг. Гуравдугаарт гэх юм бол одоо нэг ресторан одоо Япончууд их дийхтэй зэхтэй хүмүүс шүү дээ. Ер нь бол тэгээд гуравдугаарт бол тийм хоолыг тэгж идэх одоо бүр цаанаасаа дээр үеэс тийм юутай. Эрүүл мэндийн хувьд амар байхгүй. Сорж идэх. Тэгээд савхаар Баярлалаа. ягаад Япончууд чинь савх хэрэглэдэг вэ гэхээр сэрээ хэрэглэхгүй савх хэрэглэж байгаа дийлэх тохиолдол тий. Тэгэхээр савх гэдэг маань өөрөө савхан дээр тухайн хүн хит ихээр авч явуулж иддэг. Яг нөгөө нэг аманд ороод ингээд ажиллаад хоол шингээх энэ яг хэмжээгээ савхан дээр савх өөрөө тааруулдаг. Энэ бол тэр савхны нууц гэдэг зүйл Азийн орнууд байгаа шүү. Тэгэхээр савх бол тэрний нууц нэгдүгээр. Хоёрдугаар сорж идснээр тэр нөө хоолны шингэц маш хурдтай шингэж орж ирдэг. Дайт барьж байгаа хүүхнүүдэд нэрээ зөвлөхөд хоолоо савхаар идчих хэрэгтэй юм байна лээ. Тэгээ нөгөө хүн ингээд хэдэн удаа
гараа хөдөлгөж идэхээсээ бас сэтгэл ингээ хандаг юм байна л да. Жишээлбэл одоо их олон удаа савхаараа жижиг авч ицсэн бол цацсан мэдрэмж хурдан төрнө гэсэн. Тэгээ халбаар том биш. Тэгээ халбаар том одоо олон байснаас савхаар олон удаа яг цөөхөн уун гэдэг шиг. Тэр одоо тийм Тэгээ би сая сүүл гайсан бохгүй юу? 2-3 рестораны реклам явуулж чинь 1 кг цөө 1.5 кг цөө юм уу? Тэр болоод нэгэсэндээ бас хүнийг алж байгаа байхгүй. Гэхдээ тийм ахнаар дээр үед ярьж байгаа бол нөгөө одоо нэлийн жин нэмцээд ингээд бас жингээ хасаад ингээд явж байгаа ахнаа. Бидний үед бол ийм хоолны дэглэн гэж байгаагүй. Хоёрдугаарт ийм хоолны тийм одоо чинь нэвтрүүлэх ч юм уу те. Одоо яаж зөв хоолох тийм баг. Өглөө цөвөн өдөр цөвөн орой цөвөн идэх гэж байгаа. Өдрийн 3 удаа. Одоо тэгээд үр дүнг нь хар гэдэг нөгөө гүзэг алхаж байгаа. Тэгэхээр бид нар бол цөөн бол маш хүнд хоол, нүүрс ус, калорихтэй. Тэгээд дээрс нь одоо хоньны сүүл хүрэм хороод их ороод ирэх юм бол тэр маань айгүй их уурахтай болоод ирнэ. Тэгэхээр жим барьж байгаа ч юм уу одоо чинь калори бага шатаадаг тийм хүмүүст бол харьцангуй бол бас дэглэмд орох. Одоо чинь нэг сони юм хэлэхэд фитнесээр хичээлж байгаа хүмүүс нэг яг дэглэмдээ ороод ирдэг. Тэнгүү цөөн зүүдэлдэг гэж байгаа байхгүй. Тэр бас амар уу. Цөөн зүүдэлж юм хэр бас хэцүү байгаа. Тэгэхээр бас бид нэр хоолндоо бас нэлээд анхаарал хандуулах. Дэглэм барьж байгаа хүмүүс одоо цөөн зүүдэлж байгаа юм байна. Гэхдээ ер нь өглөө өдөр орой идэх хоолнуудаа яг заагалчих хэрэгтэй л дээ. Өглөөд бол хамгийн өндөр калоритой, хамгийн амттай тэр хоолнуудаа идээд өдөр нь арай бага калоритой, орой бол идэх. Тэгээд ямар ч маш амархан, маш энгийн, маш гоё хоол идсэн. Баярлалаа. Тэгээд та энэ хоолны тухай илүү мэдээллийг авахыг хүсвэл ETV659 гэсэн Facebook пэйж утсанд хандаад үлцгийн талаар болон хоолны талаар мэдээллүүдийг авч болно гэж хэлмээр байна. За тэгээд яг одоо ETV-д хамт байгаа та бүхэнд зориулаад цагаараа мэдээг хүргээд студид иргэд уулзцгаая. За үлцгийн мань хоол үнэхээр амттай байлаа. Тэгээд амттай хоол болон амттай ярилцлага амралтын өдрийнхөө өглөөгөр та бүхэндээ хүргэнэ. Тэгээд өнөөдөр хар шамтлагын дуучин Басанд орж буюу Бас гах маань хүрэлцээрсэн байна. Өнөөдөр надтай хамтдаа та бүхэндээ сүүлийн үеийнхаа бас уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцах болно. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Сайн байцгаана ингээд ETV үзэж байгаа нийт Монголынхаа өнцөг болонд байгаа монголчуудаа энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За уулзаг уудсан биш үү Бас гах? Уудсан байна. Хамгийн сүүлд бид нэг хөгжим төрөл юу лээ танаа. Соло мьюзик нэг соло мьюзик зэрэгээр нэг орсон тий. Тэгээд тэрнээс ч хойш ер нь уран бүтээл маш их хийж байгаа. Хөдөө орон төр их явсан. Гадаад монголчуудаа аялын тоглолт хийлээ. Тэгээд цаг хугацааг хурдан юм аа. Тэгээд одоо бас дахиад энэ 10 сарын 25-аас гарах гэж байна. Тэгээд Европт байгаа монголчуудаа амбалсан ёсоор. Бас гахын тоглолтуудыг ер нь яг ихэнхдээ дандаа үзэгчтэй хүсэлтээр урилгаар тоглоод байх шиг анзаарагдаад байдаг шүү дээ. Баярлалаа. Ер нь бол тоглож байгаа тоглолтууд. Энэ бол яг ингэдэг юм л да. Уран бүтээлчний бас ганц бахархууштай зүйл бол хийсэн бүтээсэн гэдэг зүйлнийхээ одоо үр шимийг үснэ гэж ярьдаг л да.
Тэгээд ер нь бол чанартай уран бүтээл гэдэг бол их хоод үедээ ч юм уу ирээд үедээ бас амьдралын баталгаа болдго юм байна. Тэгэхээр хүмүүс бол одоо миний хийсэн одоо хамтгийн маань хийсэн бүтээлийг хүмүүс сонсоод ер нь бол хэр хүртээмжтэй хүнд хүрэх сайхан бүтээл болсон гэдгээр нь бас авч үздэг юм байна л да. Тэгэд урьж байгаа дэх маш их баяртай байна. Ер нь бол өглөөнөөс үдшиш хүртэл ер нь маш их ажилтаа байгаа. Тэгээ хүн гэдэг биет амтан бол ажилтаа тусмаад ер нь их эрч хүчийг авах хэрэгтэй юм байна. Урам зориг орох хэрэгтэй юм байна. Хийх бүтээх зорилготой болчт юм байна л да. Энэ удаад бас л үзэгчдийн одоо ирж тоглооч гэсэн урилгаар Европ орныг одоо Европын орнуудыг зорих гэж байгаа гэж. Тэгээ энэ удаагийн тоглолтуудыг Монгол Улсын соёлын төвийн ажилтнууд ч цаваатай хамтарч хийх гэж байгаа гэж сонссон би. Сонголтоо бол маш зөв сонгосон гэж бодож байна. Урд нь бол явж байхдаа бол эргэн тусгая гээд 90-ад оны дурстайгаа явж байлаа. Мөн сүүлийн үед ер нь манай залуучууд их сайн мэднэ. Баярцаг гэдэг дууч мэддэг. Маш их авьяастай, мөн хөдөлмөрч. Тэгээд их гоё дуучин л да. Тэр 2014 онд явсан байгаа. Тэгээд одоо 16 он гэж чинь 2 жилийн дараа очиж байгаа л да. Тэгэхээр хүлээлттэй байгаа л да. За бас гахыг хамгийн түрүүнд одоо тоглолтоо их гэ тайзнаар гараад ирэнгүүт үзэгчдийн их хүлээлт үүссэн дуу нь ер нь ямар дуу байд юм бэ? За ойлгомжтой нөгөө нэрийн хууц болсон, харшийн нэрийн хууц болсон. Хос талаас буюу хороо дамж чагалтай байна да. Тий. Заримдаа тэгээд дуулахгүй байхад хүмүүс дуулаач гэдэг. Тэгээд за мэдээж тэр тоглолтод юм уу тэр хүлээ авалтанд ирсэн юм чинь одоо энэ дуу дуулахгүй арга байхгүй. Тэгээд би өөр хэлдэг л дээ. За энэ дуугаа дуулахгүй бол ер нь болохгүй юм шиг байна. Хүмүүс бол энийг хүлээгээд байгаа юм байна гэж дуулдаг. Тий. Ялангуяа одоо бол мэдээж хэрэг хурим найрын үйлдэл ирсэн байна. Тэгэхээр хурман дээр бас гахыг өрөөд хос залуус дуулуулна гэдэг бол бас их ховор нандин боломж. Гоё л доо боломж гэхээс гадна энэ бүтээл ярих нэг зүйл юм л да. Энэ доо өдөөгөө одоо 33 жилийн өмнө надад анх ирсэн байгаа. Тэгээ энэ дууг одоо хүнд хүрэхийн тулд ер нь бол маш их хөдөлмөрлсөн. Хүн төдий ч нэ олон удаа дуулах, төдий ч нэ олон хүн хүрэхэд тэр хүний чихэнд хоногшоод тэр нь дадал болсон байдаг юм л да. Тэгээ ер нь ингээд нэг дуу сонсон гутаа энэ дуу гоё юм уу гэсэн хүний сонголт. Тэгээ нэг сэдвээ олсон зөв шийдэлтэй дуу. Тэгээ энэ дундаа маш хайртай. Бусдын ладаг үзээг л дээ. Ер нь бол юмны анхдагч хамгийн ихмих гэдэг чинь бас нэг гоё юм байдаг шүү дээ, тийм ээ. За энэ дуу бүтчихсэн талаарх түүхийг бас. За дуу бүтсэн түүхийг бол одоо ингээд ярих юм бол энэ дуу маань яг миний гар дээр 32 жилийн өмнө ирсэн. Тэгэхэд залуухан байлаа. За. Ер нь бол телевизээр ярьдаг л да. Ер нь бас ингээд анх хамтлаг бий болоход бол нэг урлаг дуртай нөө галзуу барын аманд гараа хийгээс буцахгүй гэдэг 6 залуу ингэж бүрдэж ирээд. Тэр бол одоо яг өмнөдөө хэлэхэд бол яг тийм сонирхолтой хүмүүсүүд байсан болохоос бол тийм мэрэгжлийн сургалт өгсөн хүмүүс ховор байсан. Тэгээ манай хамтлагийн гишүүд бол маш их авьяастай залуучууд л да. Тэгээ энэ дуу бол анх цэргийн хуарангас гэдэг клипнэр гардаг л да. Нэг хоёр цэргийн одоо хоёр хамт хоорондоо уулзалтаад энэ дууг анх ингээд зохиосон байгаа. Нэг удгийн зохиогоод хоёрдугаар удгийг бас 3 дахь этгээд бас захааны удаас бичсэн байгаа. Тэгээ энэ дуу яг 87 онд цэргийн амьдралд цэргийн хуарангас хэлсэн дууг миний гарт 1988 онд 88 оны 8 сард ирсэн дөө. Энийг бол би бол маш сандгийн. Тэгээд ер нь бол ингээд уран бүтээл хийгээд тоглолт хийгээд ингээд явахад бол энэ дуу ер нь бол хүмүүст хамгийн ойрхон хүрдэг байсан. Сэдвэн тэгсэн маа 90-ад онд бол гадаад байгаа оюутнууд бол маш их энэ донд одоо юу гэдгийг бие биесээ олох жинхэнэ хайрцагтай болсон. Одоо тэгэл миний энэ дуугарч одоо яг одоо хамгийн бага нь гэхэд л одоо 17-8-тай гэдэг юм хамгийн дээд насныхын 31-тэй 30-тай залуучууд байгаа. Тэгээд уулздаг чиний энэ дуугаар бит хоёр ингэ танилцаад тэдэн жил амьдралаа. Танд баярлалаа гэдэг. Тэгэхээр надад баярлах шүү дээ. Энэ чинь угаас уран бүтээл гэдэг бол
бүтээлд нь баярлагддаг юм бэ. Хамтдаа яг босох анхныхаа амьдралыг босгохгоо зүтгэж байгаа залуучуудын хувьд бол маш урам зориг өгдөг, нэг нэгнийгээ хайрлах сэтгэл одоо төрүүлдэг сайхан сэдвтэй. Тэгээд энэ дод бас нэг хос залуус гээд хотоор гуруулаа гэдэг чинь тэгээд хүмүүс тэгдэлтэй нарийн болгоод тэ одоо 3 4 5 6 7 8 болцсон нэг одоо юу гэдэг хамаагүй тэгвэл 8-уулаа 6-аас ингээд дуулчих гэл би бас ингэжсэн. За, уран бүтээлч хүний одоо амьдрал мэдээч хэрэг өглөөнөөс ахуулаад орой хүртэл маш завгүй байдаг. Өнөө өглөөг яаж өгтөө? Ер нь таны одоо амралтын өдрүүд хэрхэн өнгөрч байна? За, урлагийн биднэрт бол одоо яг лизингтэй бид нар адилхан амралт гэж юм байдгүй. Өөртөө л хүн одоо амралтыг зохицуулахгүй бол одоо ер нь бол бас жоохон залиусанд гарсаар юм байгаа дуусах юм шиг байгаа юм л да. Тэгэхээр амралтыг маш их зөв зохистой өнгөрөх хэрэгтэй юм байна. Заавал урт хугацаагаар ундахтай болно биш. Тодорхой хэмжээний бас нэг 10-20 минут юм уу бас нэг дог үжигт бол хүн гоё амралт ичдэг. Тэгээд эрүүл орчин гэдэг чинь тэ сайхан агаалт гарах хэрэгтэй. Энэ бол нөгөө байгалийн гоё экологийн гоё юмыг биеэрээ мэдэрснээрээ хүн бас их гоё ирчүүс авдаг юм байна л да. Тэгээ би өөрөө ирчихвэн л дээ. Тэгээ би бас нэг зарчим байдгийн. Заавал айлын ихнэр хүн өглөө босоод цайгаа чинаад хань ижилтэй маа гэж өгтэй болно ш. Жишээ нь одоо би өөрөө ер нь бол одоо өглөө ирсэн гутаа хин төрүүлсэн тийм ээ. Сайхан цайгаа чинаад дээж өргөөд те. Үнэхээр бас өөрөө ажил үйлс амьдралын одоо гоё замыг дэгшдэхийн тулд одоо ингээд бас нэг юм сайхан үйл хийн. Тэгээд ер нь бол яг уу зөвөр заавал урлаг гэдэг бол ашиг хонжоо биш л те. Хүнд хүрэхтэй л хамгийн гол нь чухал юм байна. Тэгэхээр энэ сайхан урлаг гэдэг айлын тогоонд орж ирснээр бол ер нь бол одоо юу гэдэг 100% баталгаатай сайхан амьдрал юм хэлэхгүй л дээ тийм ээ. Гэхдээ бол ерөнхийдөө бол маш тийм гоё зөв энергитэй зөв одоо ингээд амьдарч байгаа гэдэгт бол би итгэлтэй байдаг л да. За, Европын орнуудын аялан тоглолтын одоо нөгөө тоглолтын хоногуд товлогдсон байгаа юу? Товлогдсон байгаа. Хаана тоглох? Ер нь энэ яриа бол түрүү жилийн 10 сард яригдсан яриа л да. За. Тэгээ би яг 10 сард яг очин гээд ерөөс ингээд төлөвлөсөн байсан. Бүтэн жилчингээ хүлээж байгаа. Бидээс төлөвлөсөн байсан ажлыг би нэг жоохон муухай алдаа гаргасан л да. Тухайн үед нөгөө төлөвлөсөн юм дээр чинь Японы нэг арга хэмжээ орж ирээд Японд 10 хоног ажиллах болсон. Европт 21 хоног ажиллах байсан. Тэгсэн чинь тухайн үед тэнд зар гарцсан байдаг. Тэгээд энэ Японы ажил нь бол бас нэлээд 2-3 жилийн өмнө хийсэн гэрээний одоо надад орж ирээд төрүүлж хийсэн гэрээнийхээ юмдаа явуулаад тэгээд уушлах гойсон л да. Тэгээд сая одоо ингээд сошиалар та төрүүлж ирээгүй үнэхээр үнэн үү ингээл шууган тарьжсэн надаг болдог гэж байгаа. Тэгээд би сая бол зориуд ярьж байгаад 10 сарын 25-нд энэ цав хатар нисгий. За. 27-нд Австрид Вен тоглоод 2 өдөр Австрид тоглож байгаа. Тэгээд зэрэгэлдээ ерөөсөө орхон Чех ингээл орчдөг, гулгаад орчдөг байхгүй. Тэгээд Чехд 30, Прагд 30 тоглоод 31-нд Чехийн нэг одоо монголчууд нэлээд цугладаг Ческа Лифа гэдэг хот байдгийн. Тэнд тоглоно. Тэгээд цаашаа Франц гараад гэтээ их гоё одоо манай ангийн соёл урлагийн сургуулийн дуучин Мегамасран Францд байдаг. Бас хүлээлттэй байгаа. Мөн Германд одоо бас миний нэг манай урлагийн сургуульд байсан ууган цэцэг гэдэг волончил тоглолтыг хийх. Тэнд Германы бас нэг нэлээд том оркестрт бас том үүрэг гүйцэтгэж сууж байгаа монгол эмэгтэй байгаа. Тэгээд тэнд бас миний хэсэг жүжигчин найзууд байна. Тэд нар маань хүлээлттэй байгаа. Бэлэгд бол бүр гоё болно. Ганцхан юм гоохот бол Швейцарыг бол үнэхээр хайж байгаа. Тэгээд 28-нд одоо яг Монголд ирэхгүй бол би яг 11 сарын 30-нд бас энд нэг том тоглолтод орох хариуцлагатай хүн л дээ. Тэгээд одоо нэлээд яруу давчаа явах юм байлээ. Тэгтээ яг зүгээр өдөр болгон тоглоод байхгүй л дээ. 5 дахь хагас бүтэнсэн гэдэг. Тэгээд үлдсэн 4 хоногт нь гоё одоо Европын сайхан гайхамшигтай одоо бас төг дурсгалын музей тий одоо янз янзын музей тийм байгаа. За тэгээд 10 дугаар сарын 27-наас эхлээд Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа
Баск ах маань уулзах нэ. Тэгээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Цавоогийн хамт. Тий. Жижигчин хөтлөгч гэдгээр нэг сайн мэднэ. Бүтэн жилжингээ тоглосон тоглолтыг хүлээгээ сууж байгаа Европт амьдарч байгаа монголчуудын хувьд бол бас их сайхан баяртай үйл явдал болох байхаа. Тэгээд ер нь монголчууд маань бас их хоорондоо бөөгнөрөөд Монголоос ирж байгаа уран бүтээлчдийнхаа тоглолтыг их олоолаа очиж үздэг юм байлээ л те. Тий. Ер нь бол яг анх явхад бол бас нөгөө хүн чинь тэнд байгаа нөгөө элэг нэгтэндээ харахаараа тэд чинь ингээл юу яадаг. Ингээд нөгөө холоос ирсэн болохоор их гоё сэтгэл гаргаал, зарим нь уйлаад ингээд нутгаа сансан гэл ингээд бас би чинь тэгээд дагад намир зүглээл те. Одоо бол тэгээд яг нэлээд олон орноор ер нь бол энэ урлагийн буйнд бол нэрээ Монголынхаа одоо 21 аймаг 336 сум гэж байдаг штэ. Мэдээж 30 хэдэн жил дуусан бол одоо юу гэх үзэх үү тийм ээ. Хилээр нь ч явлаа. Сумуудаар нь ч явлаа, аймгийн төвөөдөрс явлаа. Тэгээд гадаад бол одоо ер нь сайхан буйн гэдэгт одоо Америк, Англи те Европын холбоог бол одоо хит хит удаа ингээд таарад явж байгаа бол энэ агуу урлагтаар их баярлалтай юм да. Тий. Тэгээд бид амралтын өдрийнхөө өглөө хөтөлбөрийг амралтынхаа өдрийг гэр бүлдээ зориулъя гэсэн уриалгыг дэвшүүлдэг. Тэгээ өнөөдөр бол бас их сайхан халуун дулаавар амьсгалыг одоо бүрдүүлсэн сайхан ярилцлагыг хоёлаа дэлгэлээ. Мөн дээрээс нь бас гахын маань тоглолт 10 дугаар сарын 28-наас эхлээд бас Европт амьдарч ажиллаж байгаа монголчуудаа хүрэх нэ. Тэгээд өнөөдрийн маань студид бас Аядууга өргөх болоо гэж бодож байна бас гахаа. Тэгээд би ер нь бол телевизийн нэвтрүүлэг тоглолтод ер нь төргөнд дуулдаг л да хурлан темптэй. Тэгээд миний сонголт энэ дууг бас нэг 27 8 жилийн өмнө дуулсан их сайхан дуу л да. Энэ дууны түүх гэх юм бас ярих юм бас нэлээд болно. Гэхдээ давчхан бөгөөд энэ бол одоо бас Монголын эстрадын загалмаас эцэг зундын зундар гэж юм байгаа. Зундын зундрыг ярихаар чинь одоо хангал ороод ирж байгаа. Тэгээд одоо харангад байсан булган ороод ирж байгаа. Мөн намайг хүүхэд тахаа цагт 79 онд одоо намайг гарын хөтлөөд одоо олон улсын фестивалд дагуулж явсан оюун гэж багш байдгийг. Тэгээд Унгар улсад хүүхэд байхдаа бас уралдаанд явж байлаа. Тэгээд одоо энэ хангалын гэр бүл гэхээр ингээд зундрын гэр бүл гэхээр ийм том агуу ийм том мундаг тийм элит гэр бүлтэй. Тэгээд энэ хүний дууг сонгосон. Энэ л яаж жоох миний хавсамлын урамталд орсон. Энийг хүмүүс дуртай. Сүүлдээ жоохон орхигдоод байгаа юм. Тэгэхээр энийг дахиад нэг сануулгад дахиад одоо хүмүүс сонсох дуртай болох дөө гэж бодоод зундрын өвчм хунгийн дуу гэдэг сайхан уянгийн дуу. Биеийн дундаа бас хайртай. Тэгээд чадан гадаа сайхан гэд хамдаа дуулъя. Тэгээд үзэгч та бүхэндээ энэ хороогийн хамгийн сайн сонсгосоорё. За баярлалаа. Ингээд үзэгчдэд зориулаад өнөөдөр бас гахаан бас нэгэн сайхан дууг хүрэх болсондоо таатай байна. Таны тайзан дээр орж байна. За баярлалаа. За.
Яг ийм цаг мөчид би өөрөө маш их аз жаргалтай. Дээрээс нь ямар азтай юм бэ гэдгийг мэдэрдэг л дээ. Монголын маань урлагт 30 гаруй жил өөрийнхөө авиас чадвар хүч хөдөлмөрийг зориулсан уран бүтээлч Баска ах маань Европын оронд ажиллаж байгаа, амьдарч байгаа монголчуудтайгаа уулзахад бэлэн болсон байна. Тэгээд бүр багаас сонсч ирсэн хоолой, бүр багаас сонсч ирсэн дуунууд болохоор таны дуунууд үнэхээр бас ийм дотн мэдрэмжийг төрүүлэх юм а. Үзэгчд маань ч гэсэн бас дөнгөж саяын дуу бас их сайхан өнөөдрийн одоо ажил үйлс амралтын өдрийг нь хүгэсэн их сайхан дуу байсан баха. Баярлалаа Баска хаа. За баярлалаа. Та бүхэн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. За баярлалаа. Цаашдаа олон сайхан уран бүтээлүүдийг хийгээрэй. За шинэ уран бүтээлтэйгээр эргэн олцгон ерөөл тавья. За ингээд өнөөдрийн маань амралтын өдрийн эхний маань зочин болоод хар шамтлагын дуучин Баасанд орж байла. Тэгээд яг одоо гэрээсээ гарах гэж байгаа. Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа аялал зоолгоор явах гэж үзэгчдэд зориулаад цагаагаар мэдээлэл хүргээд иргээд студидтэй олццгаая. За ёстой гоё би сая бүр студи арт нөгөө багийнхантайгаа зогсож байгаа барыг л алга таших алдлаа. Өө чи тэнд дээр бүжгэлжсэн шүү дээ. За бүжгэлсэн тий. Сайхан байгаа. Ер нь ингээд бүр жоохон байхаас л ингээд сэтгэл тоногшсон дуу хоолой, сэтгэл тоногшсон уран бүтээл гэдэг бол бас их сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Яг тэр үеийн гоё дурсамжуудыг сануулдаг шүү дээ. Яг энэ мөчтөл би телевизийн хамт олонтой тэр галтгоонд орж ирсэн даа юу тийм аз жаргалтай байгаа байхгүй. Энэ хүмүүсээ чинь заавалчгүй одоо тоглолтын зорж байгаа. Тэгтэл одоо шууд хажуугаас нь ингээд амьдаарна гэдэг шиг. Амьдаар нь үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр гоё байна. За ингээд үзэгчдээ сошиал болон сонирхол таймыг хүргэе. Өнөөдөр болвол бям гаргийн өдөр байгаа болроо. Сошиалаар сонир сайхан юу байна? За сошиалыг эхлэх юм нэ. За энэ бол бид нэр зөвхөн тухайн өдрийн сошиал болон сонир дээр тренд болсон арай бидний хувьд онцолж байгаа зүйлүүдээ л гаргадаг байгаа. Тэгээд энэ удаагийн миний хувьд нөгөө сошиал дээр сухар уламжлалсны болон байдаг энэ юу гэхээр зам цэгдийн газрын мэдээлэл. Тэр удаагийн зам цэгдийн газраас яг одоогийн байдлаар бол төгжрэлтэй, бөглөрөлтэй зам удааширсан ийм зам бол яг одоогийн байдлаар алга байна. Яг тэр амралтын өдөр өглөө яг одоо бол 9 цаг 10 минут болцсон байна. Яг одоогийн байдлаар бол төгжирсэн, удааширсан, гатсан гэдэг юм уу те. Аваар усларсан ийм зам бол одоогийн байдлаар бол энэ замын хөдөлгөөний удирдлагын төвдөр бол мэдгдсэн байхгүй наа. Тэгэхээр та бүхэн гэрээсээ гарч байгаа бол аль ч замыг сонгоод явсан танд боломжтой байна гэж хэлмээр байна. За тэгээд цагаараас шалтгаалаад нөгөө амралт зугаалгын удирдал бол ер нь бол дууссан шүү дээ. Тэгээд баруун талруугаа өчтөрийн байдлаар бол сэлэнг дарах эрдэнэ рүү бол нэлийн шуурж эхэлж байна гэсэн. Автер үндэсний төвийн хуудсан дээр бол гаргацсан байсан. За тэгээд Twitter дээрээс бас нэг зүйлийг онцлмоор байна. Тэр юу байна гэхээр маргааш буюу 16-ны өдөр Монгол хөлбөмбөгийн холбоон дээр бол 2 тэмцээн болох гэж байгаа. За нэг нь бол телевизүүдийн холбооны телевизүүдийн хооронд NTV телевизийн нэрмжид телевизүүдийн футзалны явуулчлаар тэмцээн болох гээд манай телевизийн баг бас орох гэж байгаа. За. Бэлтгэл хэр хангагдаж байна. Өдөрт 2 бэлтгэлийг байлсан байна. За тэгээд дараагийн бас нэг болох гэж байгаа тэмцээн маань бол фэн клубүүдийн цом буюу Монголд аль бие усны гадаадын багийн фэн клубүүдийн хоорондох тэмцээн 2 дахь болох гэж байгаа. За өнгөрсөн жил бол Манчестер Юнайтедийн фэн клубын баг бол Барселона багийг торгуулийн цогцолтоор хоцсон байгаа. Энэ удаагийн тэмцээнд бол
миний яг ингээд анзаарч эргэн тойронд анзаарч байгаа хамгийн их ач холбогдол өгөөд бэлтгэл хийгээд бүр ингээд хамгийн ач холбогдол өгж байгаа нь бол Ливерпулийн фэн клубын буюу Reds FC баг бол нэлээд анхаарал хандуулж бэлтгэл хийж байгаа. Тэгээд энэний Ливерпулийн фэн клубын тэргүүн Амрсах буюу Амраах маань бол бас нэлээд идэвхтэй жиргээч байгаа. Тэгээд Амраах маань бол өчтөр яг бэлтгэлийнхаа үеийн зургнуудыг бас оруулсан байна. Эднийхэн бол Ливерпулийн залуусууд бэлтгэлээ гэж хэлсэн. Нэлээд ширүүн байгаа юм байна да. Болроо сая нөгөө телевизүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд орох гээд манай телевизийн бэлтгэлээ сайн хангацсан байгаа, байрлалсан байгааг хэлсэн шүү дээ. Тэгээ ер нь одоо баг тамирчдын хувьд бол яг нэг нэгэндээ ингээ өрсөлдөгчтэй сэтгэл зүйн юм дайралтууд ч юм уу те айлгах манайх бол одоо ингээ бэлтгэлэх сайн байгаа шүү, хангагдсан байгаа шүү гэдэг ч юм уу. Тийм асуудал байдаг уу? Байж байх уу? Одоо юу гэдэг манай бол байрлалсан байгааг хэлээд байгаа шүү дээ. Харин тийм үү. Байрлалсан. телевизийн хамтран ажилладаг олон улсын 2 телевизээс гаднаас тамирч авчихсан байна. За сонсвоо гэж тийм. Энэ том өндөр байгаа юм байна. Өрсөлдөгч телевизийнхээ өглөө хөтөлбөр үзэж байгаа бол сэтгэл санааны дайралт дөнгөж сая хэлээ шүү. Би сая бас хэлсэн нөгөө амралт цугаалгын удирдал дууссан гэд. Тэгэд ер нь бол сошиалаар нэг уриалга яваад байгаа л да. Энэ болохоор би байгаль хог хаяхгүй гэсэн челленж яваад байгаа. Тэгээд зуны амралтаараа постлж амжаагүй аяллахаа зургуудыг постлох далим уу эсвэл яг үнэхэрийн бодтой уриалга уу гэсэн бас асуудал байгаа л да. Ер нь болвол яг одоо хэрвээ тухайн одоо жишээлбэл яг амралт зугаалгынхаа үеэр энэ челленж бол их идэвхтэй өрнсөн бол одоо бол яг энэ цаг мөчид бас тохирох уугүй юу гэсэн намайг бас дуудсан байлээ. Тэгээ санснаа авъя шүү гэж бичсэн байлээ. Би амжаагүй одоо тэгээ сансны нүгжил таарах юм шиг үлээ. Энэ тал дээр та хэд нэрээ юу гэж бодож байна? За ийм л дээ. Яг ингээд харахаар бол за байгаль тогоо хийж байгаа нэг чалгав баг бүгд тогоо хийдэг юм шиг. Надад тусдан тогоо хийдэг юм шиг. Би бол энэ челленж нэгдээгүй. Нэгдэг болохоор хайддаг л гэсэн үг л дээ. Тэгээ би бүр залхаад амар олон дуудлагын залхаад нөө Facebook-ийн нэрийг солилцсон. Би тэгээ нэг арга зааж өгч байгаа сошиалчинд. Facebook-ийн нэрийг солиж байгаа. Тэгэхээр таныг меншн хийж чадахгүй тэгээд ямар ч хэсэгтээ дуудагдахгүй чих юм байна. Тэгээ мэдээж яг одоогийн үеийн залуучууд маань бол хинж байгаль тог хаяа гэж бодохоо болсон. Бүгд бол бас нэг газар харагдууд эргээд авчдаг болсон. Тэр дээр санаа зовлтыг хаа гэж л байна. За тэгээд сошиал дээр бас нэгэн арай яригадаад байгаа бас нэг зүйл байгаа. За энэ бол за жиргээчдийн хувьд ялангуяа хойшуурталт гэдэг зүйл. За өнөөдөр бол энэ өчигдөр нээлттэй хийсэн шүдэр дундуур гэдэг киноны нээлт болсон аль байсан. Тийм аль бие осны нээлт маань бол өчигдөр болсон байгаа. Тэгээд энэхүү киноны маань нэг ёсондоо бол after party өнөөдөр бол болох гэж байна. За тэгээ үүнтэй холбоотойгоор мөн хуучин зам төрийн сайд байсан мөнгөчлөлийн зоригт хуучин X сайд маань 100,000 дагчтай болсон юм байна. Twitter тэгээ 100,000 дагчтай болсныхаа бас давхар байна баярыг хийгээд хадгалан явж амжаагүй сошиал медиа найзуудтай зориуллаа гэдэг энэ өнөөдөр 14 цагаас паркинг кэстлд нэгэн бицэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээний хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр Семивэр бүтэн ингээд нэг үхэр янзлсан байсан шүү дээ. Тэгэхээр яг тэр үхрийг тэр хоолыг тэр чигээр хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр мөн хамтлаг дуучид маань бол ялангуяа нэлээд олуулаа ирэх юм байна. Тэгэхээр залуучууд маань бас энэгээр өдөр бас нэг дайраад гарахад бас нэг болохгүй юм байхгүй байна. Амарчсан. Ер нь одоо нөө бурядуудыг их хөдөлмөрчөө гэд ярьдаг шүү дээ. Тэгээ яг буряд зоны бас амьдралыг харуулсан тэр хүмүүсийн мөн чанар, тэр одоо хөдөлмөрч зам байдал гэх мэтчлэн мөн дээрээс нь залуучуудын хайр сэтгэл одоо маш олон сайхан үйл явдлуудыг тусгасан кино болсон байгаа. Дөнгөж өчигдөр нээсэн мөртлөө одоо үзэгчдийн комент бол маш сайн эерэг явж байгаа. Тэгэхээр шүүдрэн дундуур гэсэн уран сайхны кино бол маш олон үзэгчтэй байх болов. Зохиолч, найруулагч 5 баяр болон залуу зохиолч Баярхуу нарын хамтран бичсэн зохиол энэхүү шүүдрэн дундуур гэсэн киног би ч гэсэн бас энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр амжиж үзье гэж бодож байгаа. Яа. Үзмэр юм байна тий. Окей. За сая ярьсан нэг Ливерпулийн фэн клубын тухай хүмүүс асууж ин л да дор нь асууж ин. За энэ юу юм бэ? Яг энэ аль бие осны яг нэг фэн клуб гэхээр яг аль бие осны Ливерпулийн фэн клуб гэдэг маань бол аль бие осоор яг Ливерпул гэдэг Английн багийнхаа саппорт хийдэг одоо Монголоос бол аль бие осоор бүртгүүлсэн одоо нэгсэнд бол аль бие осны гишүүн гэж байна. Яг тэнцэнэ бол байнгын хамттай ажиллагатай холбоотой ажилладаг. Тэгээ энэ тал дээр бол энэ сайхан буюу дэмжигч одоо бас юу албан бус гэж болцсон юм уу тий?
дэмжигчд одоо энэ фэнүүд чинь алдан алдамс гэж боддог юм. Монголд одоо чинь Ливерпул гэдэг дэлхийд даяар мэддэг Английн том клуб байгаа тийм үү? Тэгэхээр энийг Монголд Ливерпулийг дэмжигчдийн холбоо буюу фэн клуб гэдэг юм нээгдсэн. Энэ нь яг одоо тухайн Ливерпул гэдэг клубтайгаа албан ёсоор холбогдоод Монголд ингээд та нар ингээд саппорт гэдэг дэмждэг юм хүмүүс байна шүү. Ингээд албан ёсоор мэдэгдээд нөгөөдөл нь албан ёсоор манай Монголд Ливерпулийн фэн клуб энэ манай тэд фэн клуб албан ёсоор хүлээн зөвшөөрөөд ингээд хамтын ажиллагаа үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг хэвхэв. За, сонингор сүнс сайхан юу наагурчаа? За, энд хилээр нэвтрэхэд илүү шуурхай боллоо гинэ. Бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-гаас 2014 оноос хэрэгжүүлсэн E-immigration гэсэн төслээд юм байна. Тэгээ энэ төслийн хүрээнд болоод нөгөө яг хилээр нэвтрэхэд одоо нөгөө нэгдсэн сүлжээ гэж байдаг шүү дээ. Монгол болоод одоо Солонгос иргэд олон улсын иргэдийн нөгөө мэдээллийн нэгдсэн сантай болсноор иргэд болоод immigration буюу одоо хилээр нэвтрэхэд илүү шуурхай болсон байна. Энэ хүн шинэ одоо тоног төхөөрөмж бол бас хилийн нэвтрэх бүсүүд дээр маань ашиглалтанд ороод эхэлсэн байгаа юм байна. Тэгэхээр одоо нөгөө заримдаа одоо жишээлбэл яг нөгөө урд хөрш рүү ингээд гарч байгаа хилүүд дээр их анзаарэгддэг шүү дээ. Одоо ер нь бол бас хяагт болон улаан үдийг зорж байгаа маш олон зорчигчд тэгээд жуулчд бий болсон байгаа. Тэгээ яг энэ дээр бол маш удаан хугацаатаагаар одоо хүлээж зогсох юм уу те авто тээвэр өөрсдийнхөө одоо нөгөө машинтайгаа нэвтрэхэд бас их удаан хугацаагаар монголчууд маань 6 цаг хүлээлээ, 2 цаг хүлээлээ гэх мэтчлэн асуудлууд гараад байгаа. Тэгээ энэ дээр бол бас хилээр илүү түргэн шуурхаа нэвтрэх боломжтой болсон байгаа юм байна. Энэ бол бас баяртай мэдээ тийм ээ. Сайн мэдээ. За, өнөөдөр сонины маань өнөөдөр бол амралтын өдрүүдийн дугаар гардаг. Ям гаргийн дугаар энэ дээр бол яг нөгөө цаг үеийн шуурхай ноцтой мэдээлэл гэхээс илүү яг амралт чөлөөт цагт зориулсан гэр бүлээрээ уншихад тохиромжтой сайхан мэдээллүүд гардаг. Харьцангуй тайван байна. За, энд өдрийн сонио. За, нэг гэмиг бас анхааруулж хэлье үзэгчдэд. Өнөөдөр 11 дугаар сарын 9-ний өдөр Шивава компани хувьцаа эзэмшигчтэй хуралдаа юм байна шүү. Хувьцаа эзэмшигчд байгаа бол хоцорвоо. Болох газар нь Моннис цамхаг Эрдэнэс Монгол компани одоо байранд болж байгаа юм байна. За, дараагийн нэг сайхан мэдээ бол K1 Kickboxing дэлхийн аварга 2 дэлхийн аваргатай болсон байна манайхан. За, Грекийн нийслэл Афи хотод болсон тэмцээнээс 2 жинд манайхан авраг болсон байна. 2 дэлхийн аврагтай болжээ. За, энд бас нэг сайхан мэдээ байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль гэж байдаг шүү дээ. Ер нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нөгөө Braille ном гэж байдаг шүү дээ. Нөгөө ингээд тэмцэж уншдаг. Тэгээ Braille номыг өөрсдөө хэвлэхээр болсон байна. 110 дугаар сургуулийн хамт олон байна. Тэгээ энэ хэвлэх төхөөрөмжийг бас оруулж ирсэн байгаа. Энэ бол бас их баярлахаар их сайхан мэдээ шүү. За, дараагийн нэг мэдээ өргөчье. За, энэ юу нөхөр нөгөө юу production-ы жижигч ундрмаа буюу бидний ажлаасаа нөгөө шинжоогийн гончгийн ундрмаа. Игч маань бол маш олон төрлийн нөгөө хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулдаг. Тэгээд итгэлийн танхим буюу эмнэлгүүдийн танхимуудыг зохион байгуулж өгдөг. Тэгээд ээлжид нэгэн ажил маань бол 2 өдрийн өмнө эхэлсэн байна. Тэгээд хаавал дүүргийн хаавал нэгдсэн эмнэлгийн засварыг бол эхэлсэн байна. Одоо бол үйл ажиллагаа улмал өргөжөөл улмал ингээл томоор хийдэг болсон байна. Тэгээд энэ удаагийн бол хаавал нэгдсэн эмнэлгийн засварыг албан ёсоор эхлүүлсэн байна. Тэгээд тун удахгүй бас энэ итгэлийн танхимаа хүлээлгэж өгөх байхаа гэж бодож байна. За, тэгээд бас нэгэн зар байна. Энэ зарыг бас хүргэчихье. Эмнэлгийн засварт зориулаад нөгөө нэг хандив босгочоо, мөнгө босгочоо. Тэгэхээр байгууллагуудад төлбөртэйгээр лекц уншиж өгч байгаа юм байна. За, инээмсэглэл гэдэг сэдвээр төлбөртэй лекц уншиж байгаа байгууллагуудад. Тэгэхээр яг одоо хэрвээ танай байгууллагын ийм сургалт авахыг хүсэх юм бол ундрмагчтай холбогдоод сургалтаа аваад гэхдээ энэ таны өгсөн төлбөр маань хаавал дүүргийн нэгдсэн эмнэлгийн засварт хэрэглэгдэх нь. Тэгэхээр манай хөтлөгч полисийн гэрлээ маань бас энэ тал дээр бас манай ундрмагч 1-2 байгууллага зуужилж өгөх байхаа гэж бодож байгаа. Йооч. Хамт ажиллаараа бүгдээрээ. Үйлчлэгээний байгууллагуудад бас хамгийн чухал зүйл бол инээмсэглэл гэж гэрлээ маань уриалдаг. Тэгээ үйлчлэгээний байгууллагуудад бол авахд бол харамсгааргүй их сайхан лекц болох болоо гэж бодож байна. Тэгээд мэдээж хэрэг орлого нь энэ засварын ажил зарцуулах тань шүү дээ, тийм ээ. Твиттерээр ундрмагч санал тавья. Хоёулаа хамтарч ганц 2 байгууллагууд дээр лекц уншиж тэгээд мөнгөө бас тэрэнд нь хандвалээ. Тэ?
Сайхан санаачлага байна. Тэгээ дараа нь яасан хийсний буцаад үзэгчтэй хэлнэ. За тэгээд жүжигч Ундармагийн хувьд гэх юм бол бас хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнгүүдийн маань бас амралтын өрөө, дээрэс нь эмч нарын амралтын өрөө гэх мэтчлэн дандаа их сайхан интерьертэй сайхан уур амьсгалыг төрүүлсэн засварын ажлуудыг хийж бас маш бэлэг байна. тийм зөв санаачлага, зөв өнцөг нийгэмд бол тэгээ их олон хүмүүс энэ одоо ажлыг зүгээр нөгөө нэг юм нийгмийн хариуцлага гэдэг нэг жижиг хүрээнд ч юм уу те эсвэл үүдээ гадагшаа нэг PR-ын шинжтэй өрнүүлээд идэв гэсэн бол одоо их тийм өргөн далайцтайгаар яг бүтэн ингээд би болоод энэ ингээд цаашаа үргэлжлээ яваад байгаа болохоор манай монголчуудад бас айгүй том үлгэр дуурайл болчих. Тэгэхээр энэ тал дээр бас бүгдээр бас хамтарч ажиллая тийм ээ. За тэгээд тэдний саяны нэг хэлжсэн Facebook дээр одоо челленж тий би байгаль таа гэхэд тэр челленж маань бас энэ Twitter дээр бас яваад эхэлсэн байгаа. За. Тийм тэгээд яг энийг бол заавал нэг ангиж дуудаад энийг ингэж нэг маазруулах биш тий. Яг үнэхээр байгальд хог хаяхгүй гэдгийг хүн болгоо нэг маш сайхан ухамсарлаас Дор бүр явах ухамсарлаж байна. Ер нь зөв санаачлага. Тэгвэл тэр нөгөө нэг маш их юм бичээ дараа нь ингээд меншн хийх гэж тэр нь айгүй нөгөө ажил ихтэй хүмүүст бас жоох хэцүү байна. Тэгээ би амжихгүй одоо тэрнээс ч юм болоод өрөнд орчихсон сууж байна шүү дээ. За бид хоёрын саний там ерөөхдөө болчлаа. Ер нь бол сошиалч гэсэн. За яг тэр амралтын өдөр байх тэр хүн сэдвүүдийг бас үнтэйг бодсонгүй. Ер нь бол зүгээр Twitter дээр байгаа. Хон зүйлсүүдийг бас. За тэгэхээр үзэгчдэд дуулгах бас нэгэн сайхан мэдээлэл өнөөдөр зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа. Виртуал чиглэлээр уран бүтээлээ төрөвдөг Францын алдарт уран бүтээлч Симон Клавер гэж уран бүтээлч байдаг. Энэ жил одоо 37 нас хүрч байгаа. Энэхүү уран бүтээлч маань бол Монголд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд Шангрилад бол бас өөрийнхөө уран бүтээлийн үсгэлэнг дэлгэсэн байгаа. Тэгээ энэ талаарх одоо энэхүү уран бүтээлчийн үсгэлэндээ өрх сонин сайхан. Тэгээд магадгүй өнөөдөр маргааш зориод очиход та бүхнийг ямар гайхалтай сонирхолтой уран бүтээлүүд хүлээж авах вэ гэсэн сурвалжлагыг бэлдсэн байгаа. Тэгээд энэхүү сурвалжлагыг бас үзэгчдэд хүргэе. Уран бүтээлч бүр өөр өөрсдийн давтаг түшгийн өнгө аяс илэрхийлдэг. Дүрслэг урлагт гадаад хүн монгол хүн гэж ялгардаггүй юм. Зөвхөн аргачлал чиглэл хэв маяг гэж байдаг. Дүрслэг урлаг бүтээгч хүн бүр харааны мэлмэтэй хүмүүс юм. Манай дүрслэг урлагийн хөгжил жилээс жилд хөгжиж, уран бүтээлчид дэлхийн томоохон урлагийн сургуулиудыг дүүргэж, бүтээлээрээ гадаад орчинд хайр цагнаасаа гарч уран бүтээлээ төрөв болсон. Өнгөрсөн өдрүүдэд Шангрилад виртуал чиглэлээр уран бүтээлээ төрөвдөг 37 настай Францын алдарт уран бүтээлч Симон Клаверийн үзэгслэн хэсгийн хором Шангрилад дэлгэцнийг 659 хөтөлбөр сурвалжиж, түүнтэй цөөхөн хором ярилцлаа. Тэрээр Итали, Венец, Африкт ажиллаж байсан бөгөөд түүний олон бүтээлүүд дэлхийн алдартай музейнуудад олноор байдаг юм аа. ЭТV телевизийн үзэгчдийн энэ өглөөний мэнд хүргэе. Энэ удаад Азийн орнуудаар уран бүтээлийн түгэж явна. Яагаад Монголыг сонгож үзэсгэлэнгээ гаргасан бэ гэвэл торгон материал нь Монголд их танигдсан учраас илүү их хөгжүүлэх үүднээс энэхүү үзэсгэлэнгээ зохиож байна. Энэхүү уран бүтээлээрээ байгаль цагуурын өөрчлөлтийг харуулахыг зорьсон. Виртуал чиглэлийн музей эсвэл уран бүтээлчдийн эргэн тойронд дэвшилгээвэл шин санаа хамгийн чухал л да. Тэгээд дараа нь бийт болоод утга санаа илэрхийлэгдэнэ. Энэ нь энэ урлагийн үүрэг юм. Монголын уран бүтээлчид болон хүмүүстэй ажиллахад маш таатай байлаа. Гэхдээ энд байх цаг хугацаа маань богино ч гэсэн үзэсгэлэн уулзалтаар уулзж байгаадаа баяртай байна. Энэхүү түүний уран бүтээлийн үзэсгэлэн Азийн орнуудаар тавигдаж байгаа бөгөөд манай улс Симоны заавал очих ёстой улсын тоонд багтсан байна. Тэрээр хэлэхдээ Франц хүмүүс Монгол хүмүүст маш сайн, Монголд ирэх маш дуртай гэдгээ хэлж ирсэн юм.
За, ста сонирхолтой өвөрмөц уран бүтээл төрөвдөг хүн байна. Тэгээд энэ одоо уран бүтээлч үзэсгэлэн үзэхийг хүсэх юм бол та бүхэн бас Шангрила дээгүүр очиж болох нь. Окей. За ингээд амралтын өдрийн маань дугаар 2 дахь сонирхолтой зочин манай студид ирсэн байна. За, зорилготой гэр бүл. Зорилготой залуу гэр бүл тий уучлаарай. Нэг юм бүсдэх төрөмс байгууллагын тэргүүн болор цэцэг маань. За, тэгэхээр болроо ямар мэдээлэлтэй ирв? Одоо юу хийж байна тий? Үзэгчд маань ямар мэдээлэл өг? Надад бол аягүй сонирн байгаад байгаа. Нэг шоу эхлэх гээ, реалити шоу эхлэх гээд байгаа. Нэг л болох гээд байгаа гэдэг. Бүх үзэгчдэд амралтын өдөр өглөөний мэндийг хүргэе. Тэгээд та гуравтаа бас өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Баярлалаа. Тэгээд манайх аз жаргалын эрэлтгээд залуу гэр бүлийг дэмжих байрны шагналтай реалити шоу түрүү жилээс эхлэн жил бол уламжлалан хийж эхэлсэн байгаа. Тэгээд түрүү жил энэ шоугаа хийгээд Сэлэнгэ аймгийн 25 настай 2 гэр бүл Хангалтны 2 өрөө байрны 50 буюу 1 өрөө байрны эзэмсэн. Энэ жил дахиад аз жаргалын эрэлт 2 дахь одоо ETV телевизээр 10 сарын 24-өөс эхлээд 12 сарын 31 болтол гарах гэж байна. 2 сарын хугацаанд. 2 сар гарангийн хугацаанд баг. Шууд одоо ингэж явж байна эсвэл төрүүлээд хийгдсэн. Энэ удаад шууд явах гэж байна. Ерөнхийдөө амьд одоо энэ 7 хоногт тусан зураг авалт маань дараагийн 7 хоногт гардаг. За байхаар. Мэдээж залуу гэр бүлд байр хамгийн чухал зүйл. Хамгийн чухал зүйл. За, байрыг өгөө гэдэг энэ хүмүүс хэлчихлээ. Ямар шаардлагаар орж байгаа? Оролцогч бүртгээд авцсан уу? Ерөнхийдөө одоо бүртгэж байгаа. Манай шалгуур маш энгийн. Ердөөсөө л нэгдүгээр та Монгол улс иргэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт гэрэлтийн баталгаатай байх хэрэгтэй. Бид нар бас энэ шоугаараа одоо дамжуулаад гэх юм одоо Монгол улстай бас маш үнэтэй хувь нэмрийг оруулдаг. Маш олон залуучуудыг гэрэлтийн баталгаажуулах тийм нөхцөлийг яадаг. Манай залуучууд жихэнх нь баталгаажуулаагүй юм шүү дээ. Ингээл 3 хүүхэдтэй мөртлөө баталгаажуулаа. Хүү яагаад вэ гэхээр мэдгүй гэдэг ч юм уу тий. Тэгэл зүгээр маш энгийн л шалгууруудыг тавьдаг. Та зорилготой байх хэрэгтэй, амьдралын төлөө тэмүүлэлтэй байх хэрэгтэй тий. Хин нэг нь одоо нийгмийн хариуцлага талаас ажил хийдэг байх хэрэгтэй, нийгмийн татгалзаа төлдөг байх хэрэгтэй. Ердөө л юу яасан бэ? Яг нь хаа боломж байна гэдэг. Юу ер нь нэвтрүүлгийн өөрийнх нь зорилго, санаа нэг юм нийгэмлэх гээд байгаа үнэт зүйл зорилго нь юу вэ? Би болохоор гэр бүлээр Европт энэ баг хугацаанд амьдарсан л да. Тэгээд эргэж ирээд ирсэн чинь гэр бүл салт маш их болсон байна. Тэг юунаас вэ гэсэн чи ердөөсөө л одоо амьдралын орчин гэдэг өчүүхэн зүйлээс болоод хин нэг нь гадагшаа яваад яг одоо нуул хөлөд хүмүүс ингээл өдөр тутам ингээл баг сонсоод өнгөрдөг болсон юм шиг мөртлөө аюу тум аюул байгаад байгаа юм шиг санагдаад идэм л та. Тэгэл ер нь хүн баярлах гоё юм л. Би ер нь ингээл хүнээс бэлэг авч баярлж исэн болохоос биш хүнийг баярлуулад тийм хүнд байр бэлгэлсэн юм буянтай ажлыг хүнийг баярлуулж тэгж амар амьдралаас кайфыг ер нь үдийн наслахтай ер нь авч үзэж байгаа юм билээ. Тэгээ их гоё юм л та. Тэгээд яагаад ер нь ингээл нэг гоё Монголын гэр бүлүүдэд зориулаад шоу хийгээл тэд нар маань ингээ байрт олчлоо гэж яагаад заавал одоо урлаг соёлынхаа олонний танил хүмүүсийг дэмжээл тэд нар маань ингээл дэвчих ёстой гэж те юм чинь их гоё олон талаасаа байвал гоё юм болов уу гэж тал. Яг саяны болрог хэлсэн маш зөв зүйтэй санал та. Ягаад тэгэхээр бидний л одоо ингээд эргэн тойронд маш их байдаг байхгүй. Одоо ингээд сая хэлэхээр нь ч юм уу одоо ингээд төлөвлөгч маань яг энийг хэлсний дараа нэрэл энэ нөхөрлөнд гадаад яваад ингээд энэ бас манай салцсан шүү дээ. Тийм бодол одоо төрж байгаа байхгүй. Тэгээс энэ бол ингээд өдөр тутам бид нар ажил байдаг мөртлөө бид нар бүр ингээд нэг өстө дөжрөөд юм л доо. Тэгэл гадагшаа явал яах чинь гэхээр Монголд хэцүү шүү дээ. Яах ажил хийлээ. Тэгэл гадагшаа явдаг нөгөө нэг ингээд 2 жил 3 жил 4 жил ингээд энэ хооронд гэр бүл салт гэдэг юм явдаг. Тэр дунд хяа хөрхөө хөөхтөд зүйл ингээд маш нийгэмдэр гарч байгаа зэрэг юмнууд. Тэгэл яг хамгийн сүүлд эцсийн бурууд нь хэн болох вэ гэхээр нийгэм чи юм байгаа юм чи яах. Бид нар ийм байж шүү дээ. Эцсийн дүндээ нийгэм чинь хүн бид нар өөрсдөө тий. Бид нар өөрсдөө нийгмийг бүтээж байгаа байхгүй уулын. Тэгэхээр бид нар тэр баялагийг бүтээх ёстой, бид нар өөрсдөө хөдөлмөрлөх ёстой. Тэгэхээр яг энэ шоуны гол зорилго бол Монголдо сайхан амьдрал гэж. Муу яг үнэ. Чи яаж угаасаа л яг тийм үү те. Монголдо сайхан амьдрал те. Би өчигдөр бид нар багаар аягүй нийтдээ яриа суужсэн чи бид эдинхгүй. Бид нар ер нь ямар өчтэй мэрэгчлээ хүмүүс вэ? Яатсан зовцсон хүмүүс хүний төлөө юм хийгээл ингээд өдөр шөнийн 24 цагаар ажиллаад ингээд ээжэд ингээд тэгсэн чи манай найруулагч бид нар ч яахгүй буянтай бурхандаг хүмүүс ахгүй юу? Тэгээд би яг сайн нэг болрог ярьсныг л миний ойлгосон л тэр Монголдо сайхан амьдрал гэж. Угаасаа яг л тэгж залуучуудад боломж гаргаж өгье. Нэг залуугаар нөгөөд нь үлгэр дүүрэл алгаал гэж. Тэгэхээр за
байр боломжтой болчлоо. Хичнээн одоо гэр бүл орох юм тий. Зарчим нь яаж явах вэ таа? 10 гэр бүл орно. За орсон гэр бүлүүд маань мэдээж зоригтой тэмүүлэлтэй тий. Яг тэр байрны төлөө бүх хүчээ шавхаад эн чинь аюу гой боломж ихгүй юу? 3 сарын хугацаанд телевизийн нэвтрүүлэгт ороод өөрийн гэсэн нэг өрөө байртай болж ин гэдэг чинь манай түрүү жил түрээсээ хоёр ялагч штэ 20 онцтой. Тэр хоёр нэвтрүүлэг дуусны дараа ингэж хэлж байгаа. Аюу гой. Бүр тэр үгийг сонсоод манай багийнхан ч бүр зүгээр ингээд баг газраас хөндөрөөд тэгээ юу гэсэн чинь ингэж та бүхэн бидний 20 жилийн хэмнэж өглөө. Тэ? Бүр хамгийн уртаар ботоод 15-аас 20 жилийн хэмнэж өглөө. Одоо бид хоёр 20 жилийн хэмнэсэн учраас өөрсдийгөө хөгжүүлэх гээд оюун ухаандаа боловсрал хийх гээд Солонгос руу ингээ магистр зарах гээд явж байна. Тэр энэ үрээ тий ямар гоё юм бэ? Бид нар үнэхээр л тэр залуу гэр бүлийн амьдралыг хэмжлээ шүү дээ. Тэгээ тэр хоёр маань банкны аудитор засгийн газрын тэтгэлгээр магистр зарах яваад гэж байна. Аав нь 2 хүүхдийн нараад хангаа отхондоо одоо сайхан аз жаргалтай амьдарч байгаа юм. Магад нэвтрүүлгээр сургалтанд гарах бах тий. Тий. Цаг хугацааны машин суулгах гэдэг энэ хоёр. Харин тийм байна. Тийм нэг хөө. Бэж хизээ байртай болно гэсэн үг л дээ тэгэхээр чи. Одоо чи цагаан сарын өмнө гээд ойлгочих. 19 хүчнийг гэхэд бид нар бүр яг тэр хүн ингээд түлхүүрээ аваад байранд орсон сайхан инээгээд аз жаргалтай амьдарч. Хангаатгууд нэг бүр ажилтанд орсон байгаа. Түрүү жил хангаатхан байсан. Одоо энэ жил болохоор өөр байрлал орж байгаа. Тий ингээд. Тэгээ энийг ингээл бүр жил болгоно л хийхийг зорж байна. Мэдээж юм гэдэг чинь хүнд хэцүү асуудал бэрхшээл зөндөл байгаа. Тэгээ ялангуяа юу гэж уриалах гэдэг нь хэрэг залуучуудаа Монголд хэцүү байна, Монголд болохгүй байна гэж бити шантраач тий. Бити гадагшаа нэгсэлтэй, бити өөрөө өрхөд яваач гэдэг юм. Гэдэг санаандыг бас хэлмээр л байгаа даа. 10хан гэр бүл гэдэг бол маш цөөхөө. 10хан гэр бүл оролцсон гэдэг маань. Тэгэхээр ер нь бол бүртгэл бол та нарын сонгон шалгаар бол амар байгаа. Тэгэхээр ахаад гэсэн гэрээр нэмээд гэр бүлүүд маань бүртгүүлэхийг хүсэж байгаа залуучууд маань сонсож байгаа. Тэгэхээр бүртгүүлэл хаашаа хандах вэ гэхлээр бүртгүүлэл ердөөсөө 9501 2576 за 2576 нөгөөх нь 8008 2577 гэсэн хоёр хуудас уцтаад тэгэл нөхөртөөгөө хоёулахнаа үрж ирээд газ бүглөөл энэ гой боломжийг авах боломж байгаа. За мэдээж тухайн хийгдэх явцад хийгдэх даалгавар юмнууд бол нууц. Гэхдээ тий хүн амьдралдаа хийж болох чадах тий тэгэл бас энэ чинь нэг өөр хэлэх юм бол телевизийн урлаг учраас төсөөр үзүүлэх бол 20 жилийг хэмнэх гэж байгаа учраас энд бол амархан юм байгаад бол хэрэггүй. Бодож байгаа. Миний хувьд бол Өөш ингэсэвт бид түрүү жил ерөн жоохон амархан юм өгсөн бай. Эргээд харсан чинь. Одоо энэ жил нэлээд жоохон хүнд юмнууд амархан баг хэрэггүй. Бодоол. За мэдээж ингээд ямарваа нэгэн зорилт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд спонсор байгууллагууд маш чухал. Маш олон хүн ингээд одоо нэг байгууллага дэмжлээ гэхэд тэр байгууллагад ажиллаж байгаа бүх ажилчид ард нь байна гэсэн үг. Тэгэхээр хамтран ажиллаж байгаа байгууллагууд хандлаа. Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг одоогоороо урьдсан хэвээр байгаа, нээлттэй байгаа. Тий. Зүгээр би бол нэг л имийг яг нэг юм хувь хүний хүүднээс ч бодоод идэг байхгүй юу. За яг үдэ ингээл айгүй гой гой шоунууд гарч байгаа. Олон телевиз байна. Тийм Монголд 60 гаруй телевиз байна ч юм. Зүгээр тэр олон зүгээр нэг жишээ ярихад 200 мянган лайктай пэйж хуудас байлаа гэхэд тэр пэйж хуудсанд мэдээлэл оруулаад 3 мянган хүн үзвэл тэр ямар байна вэ те гэхдээ 3 мянган лайктай пэйж хуудсан дээр 3 мянган үзвэл тэр ямар үр дүн байх вэ гэдэг шиг яг энэ шоу өөрөө яг өнөөдрийн Монголын нийгэмдтэй бүр залуу гэр бүлүүд яагаад ингэж амар бүр ярьж гин хүсэж гин ирж гин те энэ бүр яг цаг үе болсон эднэрт ус агаар шиг хэрэгтэй тийм юм Монгол контент байх гэдэг. Гэхдээ энэ бол мэдээж ингээл нэг гайхалтай санаа биш. Зүгээр л байдаг зүйлийг бид нэр ингээл жил болгоо хийх гээл хэрэгжүүлэх гээл хамт олноороо түрүү жил бид нар 15 улаа баг бол ажил төгсөн энэ жил 25 болж байгаа ч гэдэг юм уу. Намайг авч байгаа 26. Харин би орох гэсэн чи өөрөө бараг тэмцээнд орж таарах юм шиг үү те. Тэгэхээр амар ингээл би яг одоо ингээд юу болох цаа би ойрсоо мэдэхгүй байгаа. Гэхдээ юмний энэ дотор ингээд тэр төгсгөлийн байраа авч байгаа хүний ингээд баярлж байгаа юм энэ дотор орж төсөөлөгдөд юм л та надад. Бүр аюулгүй гоё юм билээ. Шагнал гардуулах тэр мөч миний энэ дотор байна л та. Яа тэгэхээр сая 1-2 хоног өмнө бид нэр бас яг нэг залуу гэр бүл гэр өгсөн байхгүй. Тэр бол гэхдээ зүгээр л таваантай гэр. Гэхэд тэр залуугийн ингээд хэлж ийсүү ингээл бүх юм одоо энэ дотор ингээл орж ирж байна л да. Тэгээ нэг юм хүнд юм гэдэг маань өөрөө амар гоё. Тэгээд ялангуяа одоо ингээд залуучууд маань энэ 3 сар ч гэсэн энэ хугацаанд өөрсдөөсөө маш их зүйлийг ингээд гаргана те. Эмо сэтгэл хөдлөл уур чадвар юу гэдгийг 100 яг зөвхөн тэр эцсийн зорилгын төлөө хүн хөдөлмөрлж чадах юм бол юмд хүрдэг гэдгийг бас
харуулна. Юм тууштай байх гэдэг зүйлийг бас харуулна. Залуучуудад боломж байгаа гэдгийг бас харуулна. Маш олон төрлийн зүйлийг харуулах гэдэг шоу. Би зүгээр орхож байгаа хүний үед гэдэг. Нэг юм асуух гэсэн. Түрүү жил ер нь ямар хөө даалгаврууд байсан? Түрүү жилөө тэгэл хүн амьдралдаа хийж болох төрөлжүүлээд ерөнхийдөө ойлын бурлагч гэдэг юм чи бас нэг хүн үзэхэд яг ингээл за урлаг дуу гэж байгаа боловч нөгөө оролцож байгаа хосууд маань 10-аас 1 л байртал. Үлдсэн 9 нь амьдралдаа дурсагдах маш гоё дурсамжийг авч үлдэх хэвээр. Дандаа л байр хүчин гэлбэр зовоогоод ээж болохгүй бас тий романтик болцоо хэлэгж гин. Гахалтай гоё одоо хормын даашинцтай зургийг аваад гран при дээр бэлгэлж гин. Чи тийм тий ингээд дээрэс нь маш олон гэр бүлийн сургалтууд өгж гин. Тэд нар маань тэр болгоо ингээд ажил гээд урлагийн хүмүүсийн амьдралын хэмнэлнийг өөр байгаа юм. Энгийн хүмүүсийн амьдралыг өөр байгаа юм. Тэгэхээр тэд нар маань нэг хэсэгхэн хугацаанд ч болоо аюу гоё юм ингээд нэг юмар амьсгалаа тий. Тэгээ түрүү жил манаас ингэж аахгүй ёо би стад олж эхэлж байна гэдэг аюу хөөрхөж яас гэж такси цасан чи намайг таньж байна гэдэг юм уу тий. Ингээд тэгэл дээрэс нь нөгөөд бол маань ихнэртэй дахиад уралдаад нөхөртэй дахиад уралж байна тий. Ингээл нөгөө даалгаврыг хамтаараа биелүүлдэг учраас бүр ихнэр нөхрийнхөө үнэнч фэн байж чадчихээн юм. Магадгүй тэнд оролцоод ингэ явснаар тухайн хосуудын маань ажилтдаг албан байгууллагаас магадгүй бас янз бүрийн дэмжлэг их хөөсрүүд гарч ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө энэ шоуны би зохион байгуулж байгаа шиг юм боллоо. Чи бүр яг айгүй яг манай зүгээр би ойлгоод байгаа байхгүй юу? Ойлгож байгаа нь миний яг ингэ сая ингээд авч байгаа ойлголтод ерөөсөө тэр байхгүй юу? Тэгээд зөв юу хэлэх гээд нэхэр яг нийгэм бид нартай зүг мөр зэрэгтэй залхаж байгаа бидний л нэг төлөөл. Тэгэхээр тэргээр аягүй давуу талтай юу гэдгийг бусад шоунууд юу гэдэг нэг олонний танилцуулж гэдэг ингээл тий тэл маркетинг хийж бусдыг татахын тулд олонний танил хүнийг оруулдаг ч юм уу тий ингээд явдаг бол энэ яг ингээд шалгаруулалт аваад 10 гэр бүл бид нартай мөр зэрэгцэл нийгэмд амьдарч байгаа сайхан амьдралаа бүтээх гэж зүтгэж байгаа залуучуудын төлөөлөл орж байгаа гэдгээр илүү тийм бодит үр дүн гэдэг юм уу юу гэдэг. За ямар ч байсан ингээд замын цагдаа, хөлийн цэрэг, багш гэд бүр яг тэр салбарт бид нар өөрсдөө бүр хүсэл тавьж байгаа. Тэднийг бол бүр гарцаагүй дэмжихгүй байхаа аргагүй салбарын төлөөлөл тэр хүмүүс маань. Тэгэхээр хамгийн гол нь эднэрт бас амар маркетинг юм бодлоготой явж байгаа байхгүй. За хөлийн цэрэг, замын цагдаа ч гэдэг юм уу те ингээд төрийн нэгдсэн байгууллагуудаас парк гэд нэг хүн оруулаад ирэхээр магадгүй 2 дугаар өрөөнд ороход хөлийн цэргийнхэн болоод байр өгч чадна. Магадгүй тий. Юу гэдэг нь дэлхийн аварга усунд байр өгч явахад ягаад энэ том зорилгын төлөө тэмцсэн хүнд байр өгч болдог тий. Бараг нэгin дайтай хоёрт орсон хүн. Тэгэхээр магадгүй 10 залуугийн ядаж 5 байртай болчих юм бол энэ төслийн маань бас нэг үр дүн гарч ийна л гэсэн үг байна. Тэгэхээр магадгүй энэ төсөл маань ингээд жилийн тусам яваад 1-р өрөөнд нь 3 өрөө байр, 2-р өрөөнд нь 2 өрөө, 3-р өрөөнд нь 1 өрөө байр гэдэг ингээд явж болно шүү дээ. Би орчвол манай ETV-гийн хамт олон төрүүлээгүй байсан ч гэсэн бас явах гэдэг. Чамд ингээд шууд 7 хоногийн эфирийн жилөө гэж. Хаваасаа. Чи 7 хоногт надад амжихгүй шүү дээ. Би тэгээ 7 хоногод ингээд чиний хүчээ тэмцээн дуусгаар. Зүг. 7 хоног амраагаад би чиний оронд 7 хоног гарч ирнэ гэсэн үг. За ингээд надад түрүү хэлсэн юм тэр дахиад дурладаг гэдэг их гоё санагдаад байгаа байхгүй. Дахиад дурладаг тий. Яг нэг анхны нэг амар нэг бол ихнэрийгээ панаалж байхдаа байсан нэг юм романтик санаанууд юмнууд энэ дотор дон гэл нөгөө олон төрлийн даалгавар биелүүлэнгүүт зарим даалгаварч амар юм ирч хүч одоо юу гэдэг биар чадал шаардсан даалгавар те зарим эсвэл аюугаа авьяас ур чадвар шаардсан байтал нөгөө ихнэр наахударч манай нөхөр ийм байж штэ ч гэдэг юм уу те тэгэл тэр хоёр чинь хэрвээ манай нэвтрүүлэгт ороогүй байсан бол зүгээр ажиллая гээл явж байгаа таньж мэдээж болохгүй л байх байсан байх нь л те. Тэгэхээр ямар ч байсан хүн болгонд боломж нээлттэй байгаа. Хүн болгоно нээлттэй байгаа. Тэр залуу гэр бүлүүд манд байрны төлөө чадах юмар ягаад нэг өдөр өрсөлдөд болж үзэж болохгүй гэж тийм ээ. Тэгэхээр за оролцогч нь ойлгомжтой болчлоо, тэмцээн нь ойлгомжтой, шагналт нь ойлгомжтой болчлоо. Хин ч үгүй. Ерөөсөө даалгавар болгон чинь өөрөө цаг хугацаатай, минуттай чи одоо 10 минутын дотор 100 одоо төвч чадвал 10-ыг ав. Хамгийн шударга дандаа л тийм байдаг. Тэрнээс заавал ингээл гаднаас хин нэг ирээл зөө вэз чи чинь сайн нэг ингээд явчихудаа 3 оноо өгчөөд гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ оноолтын хувьд бол 1 оноо гэдэг өөрөө хүний амьдралд ямар амар үн цэнтэй байдığım бэ гэдгийг бас мэдрүүлэх учраас 1 оноо байрны 1 маш бага онооны төлөө явж байна. 1 оноо байрны 1 метр квадрат. За баар гэл чи ер нь манай систем багтаа. Тэгэхээр ийм юм байна л да. Болгоо орчих. Би сая шүүгчийг тэмцээнд нь ороо тий. Шүүгчийг асуудаг нь ямар учиртай вэ гэхээр аливаа нэг тэмцээн оролдоон болоод ирэхээр нөгөө нэг
жоохон амбиц маягийн юм явдаг. За манад бол ялангуяа өргөдүүлэх тактик гэдэг юм явж эхэлдэг тийм үү. Тэмцээн урлаан дээр хүн шүүхээр чинь шүүгчийг би чи буруутгаагүй, тоо хүнийг бас буруутгаагүй. Ер нь процесс нь тийм. Зүгээр л яг нэг процесс хоёр хүний хооронд ингээ болохоор өрөвдөх тактик гэдэг юм уу иш чаас энэ мөр. 5 оноо гэл нөгөө тэнийг жоохон мундаг хийсэн мөртөө жоохон юм хайнгаа гэвэл энэ шиг иймэрхүү юмнууд гардаг байхгүй юу? Иш чаас гэ 5 оноо өчгөл 5 м квадрат болчихсон шүү дээ. Тэгэхээр яг энэ тэмцээний маань хамгийн гол нэг шүүлтэн маань онцлог нь юу вэ гэхээр яг нэг тодорхой бүх юм шудрах шүүлттэй гэдгээрээ. Хийндэ гомдлого мэдээж нэг 10 хүн байрны төлөө өрсөлдөж байгаа 20 хүн өрсөлдөж байгаа. Тэр цаана ахаад ээж аваа хахтуу хамаадан сад ингээл хэдэн зуун байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энийг нөгөө нэг шүүлт шудрагал байхгүй л эргээд нөгөө тэмцээн дуусын дараа гомдогсдгийн арим гэдэг юм би бол амар хэцүү зүйл гарах. Дээрээс нь энэ удаад ирж байгаа хосуудыг харахаар 3 хүүхэдтэй 6 хүүхэдтэй залуу гэр бүлүүд маш их ирж байна. Мандаг юм тий. Гоё ягаад 6 хүүхэдтэй байгаа шүү дээ. Одоо манай зугаа бүү одоо бас нэг ингээл хөрх амьдрах гад үзэл байгаа. Тийм бүр үнэхээр одоо 30 настай 6 хүүхэдтэй. Тий. Ингээд ийм залуу гэр бүл маш их байгаа. Тэгэхээр та бүхэн хосууд одоо ингээд маш олон бүртгүүлнэ. Бүртгэж авах хамгийн гол шалгуур болчих юу? Бид нар нэг анкет бүглүүлээ эсэ бичүүлдэг. Окей. Тэгээд тэр эсэн дээрээс яг тэр хүний ертөнц харагдсан юм л. Яг зорилго нь юу юм те? Үзэл бодол нь юу юм? Зарим хүн бүр айгүй инээдтэй юм чинь. Зарим хүн эсээг уншаал маш их ойлно ч гэдэм юм. Аль янз янз. За ямар ч байсан эсэ бичүүлэх юм байна. Анкета бүглөөд эсэгээ бичээд тэгээд эсэн шалгараад эсэн дундаас 10 гэр бүл гарч ирэх юм шүү дээ тий. Тэгээд за ер нь одоо ажилдаг барьдаг ингээд залуучууд залуугэр боллоо орлоо гэж бодоход хэрэг цаг зарцуулахтаараа яг 30 хоногийн чөлөөл хэрэгтэй тэр гэр бүлд. Тэгээд ихэнх албан байгууллагууд бол ер нь бол цалин төчөлөөг нөгдөв юм да. Яг үнэхээр ийм гой боломж авахд бид нар бол дэмжлэггүй яах вэ гээл. Банкныханд хандаад нэг юм бэлчдэггүй. Яг энэ шоунд орж байгаа хэрвээ цалингийн зэлтэй гэр бүл байх юм бол төлөлтийг ойшлуулж өгөөч гэж. Тийм тий. Бас тийм. Тэгээд та бүхэн бас энийг хандах хэрэгтэй байхгүй банкнуудад. Тэ? Тэгэхгүй би саяхан нэг найзтайгаа юм ярьж байгаа гэсэн байхгүй манай найз. Нэг юмд яваад явах гэж байна хүмүүс явах чинь чи явахгүй мө гэсэн чинь. Цалингийн зээл намайг хүлээхгүй шүү дээ гэж ингээд явж чадаагүй үлдчихсэн. Тэгэхээр энэ бол бас ийм боломж ийм юмнууд гарна. Тэгэхээр яг банкнуудад бас сандаад хэлчихье. Хамгийн гол юм хэлэх марцсан юм шүү дээ. Өөрийн гэсэн байргүй хосол ирэх хэрэгтэй. Тий. Зарим хосууд маань лизингийн байртай мөрчлөө би зүгээр нэвтрүүлэгт ормоор байна гэх хүрээд яг байргүй бусдтай л боломж олгоё. Зүгээр яг энэ дээр зүгдээр бүгдээр шудраг байцгаа ёо л гэж. За шудрагын асуугаагүй үлдсэн юм байна. Яг. За тэгэл ерөнхийдөө гол юм нь 10 сарын 24-өөс эхлээд ETV телевизээр 7 хоног бүрийн даваа мөрмөрлөх хавг гарагт 21:45-аас гарч эхэлнэ. Тэгээд амралтын өдөр өглөө яг хагас өдрийнхэн тавталт нь яг танаа хөтөлбөрийн араас 3 дугаар маань шууд явж яхаар байгаад байгаа. Тэгээд бүх боломж нээлттэй ялангуяа би зүгээр өөрийнхөө хувь хүний зүгээс хандаж хэлэхэд одоо маркетингч гэдэг юм уу сенсацч гэдэг юм уу нөгөө нэг төрөний лайкны тоо шиг тий юмыг бити хандаарай тий энэ өөрөө яг цаг үе болсон тий өнөөдөр үнэхээр Монголын залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй. Яагаад энэ олон залуучууд ингэж бүр олноороо давлгаалаад ирж бүртгүүлж чинь тий эдгэрт үнэхээр усаагаар хэрэгтэй байгаа учраас эдгээр маань ирж байна. Тэгэхээр яг гоё юм залуу гэр бүлийн төлөө энэ залуучуудаа гадагшаа явуулахгүй Монголд нь бүгдээрээ авч үлдэхийн тулд тий ингээд маш гоё олон газруудтай хамтан ажиллагаатай бас байгаасаа гэж уриалж байгаа юм аа. Тэгээд бүх залуучуудаа Монголдоо сайхан амьдарцгаая. Тэгээд оролцож байгаа 10 гэр бүлтэй метр квадрат болгоны төлөө. Гэрээ гэж хэлмээр амжилт хүсье. За тэгээд ямар ч тун удахгүй нэвтрүүлэг маань эхэлсний дараа нэвтрүүлгийн бас дундуур даалгаврууд дээр хоёулаа нэг очиж үзье заяа. Тийм тэгээд ямар ч болроод амжилт хүсье. Улам олон хосыг, улам олон залуу гэр бүлийг даалгавраа тийм батраагаарай. Энэ хормын ордны зарладаг хичээс олон айлыг батраагаарай гэж хэлмээр. Тэгээд улагийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд маш сонирхолтой ярьсаг өрнөж гэрлээд маш сонирхолтой мэдээлэл битээр хүргэлээ. Тэгээд гэрлээд боломж авах одоо бол тэгээд яг одоо таны мэдхүн Булангаа үргээ тэгээд энэ удаагийн таны мэдхүн бол Хятадын Титэмгүү хаан буюу Ли Ka-shing гэдэг энэ хүний тухай таны мэдхүн мэдээллийг давханд өргөе. Сая хуванцар сарны эзэн ирээдүйд Азийн хамгийн хүн болох заяатай Ли 1928 онд баруун Хятадын Кошин хотнод төржээ.
Тэдний гэр бүл тийм ч муу амьдралтай байгаагүй ч 1940 онд илүү дээр газар орон хаан Шандунаас Хонконгод орж ирсэн байна. Гэтэл их сансан газар 9 шөнө хоосон гихчээр шинэ газар нутагт тэднийг үхэл зовлон өлсгөлэн гуйлнчлал хүлээж байлаа. Лигийг 14 настай байхад эцэг их нь 3 хүүхдээ орхин хорвоогийн мөнх усыг үзүүлснээр түүний хүүхэд нас ингээд төгсгөл болжээ. Насанд хүрээгүй гэрийн эзэн хуванцар сарнаг хийдэг үйлдвэрт өдөрт 16 цаг ажилладаг болжээ. Тухайн үед хуванцраар хийсэн цэцэг эд мод болж асар хэрэлттэй байсан тул Ли үйлдвэрт ажиллагаа болоод цэцэг худалдах ажил хийсэн нь түүний анхны алсыг харсан зөв шийдвэр ажээ. Энэ шийдвэр нь түүнийг амьдрах байр сууцтай болгосон төдийгүй хуванцраар цэцэг хийдэг үйлдвэртэй болгожээ. Энэ бол шийдвэр гарснаас хойш 6 жилийн дараа буюу 1950 онд болсон явдал сая сарны цэцгийн үйлдвэрлэл явагдаж Ли баяжсаар байлаа. Мөр бүтэн гэдэс садгалан явах хүсэл нь ийм өндөрлөгт аваадсан тул тэрээр энэ үед өөрийгөө бараг л дэлхийн хамгийн баян хүн гэж бодож явсан юм. Гэтэл түүнд том асуудал тулгарсаар л байлаа. Лигийн үйлдвэрээ барьсан газрын эзний хараанаас тэрээр мултарсангүй байлаа. Үйлдвэрт ашиг өгч байгаахан хэрээр газрын эзэн татвараа байнга нэмж байсан тул тэрээр хамгийн баян хүн гэж газартай хүнийг л хэлдэг юм байна гэдгийг ясмахандаа тулдал ойлгосон байна. Ингээд өөр газар олж үйлдвэрээ барихаар сул газар хайсан боловч маш үнэтэй болохыг нь мэдээд гайхжээ. Ингээд барилгын салбарт хөрөнгө оруулахаар шийдсэн байна. Тэрээр шинэ салбарт ажиллаа эхлэхийн тулд өөрийн орлогын цорын ганц их усүр байсан хулих сарны цэцгийн үйлдвэрээ зарж өргөжээ. Ийхүү бид хятадын баячууд гэхээр л Alibaba Цекомын Джек Ма, Tencent-ийн Мao Huateng, Baidu-гийн Robin Li-гээр төсөөлтгөө. Тэгвэл 20 жилийн өмнө энэ асуултыг тавихад Ли Кашин гэсэн ганцхан нэр дурсагддаг байсан юм. Баяжхыг хоригддог бүгд найрамдах хятад ард улсын нэг бөөрөнд наалдсан хөрөнгөт нийгмийн жижигхэн тасархай Хонконг гаралтай хятад тэрбумтан төрөх хурц суурь болж утсан юм. Идүүгээ дэлхийн тэрбумтнуудын тоонд орсон хятадуудын ихэнх нь интернет бизнесийн салбарынхан зөвхөн бэлэн мөнгөнд итгэдэг материалист үзэлтнүүд бол ийм баячуудад итгэдэг үгүй юм. Харин Ли Кашин бол өөр бизнес нь илүү бодиттой байдлаар явагддаг үл хөдлөх хөрөнгө ихтэй түүнийг Forbes-ийн жагсаалтанд эзлэх байрнаас нь үл хамааран хятадууд хамгийн баян хүн хэмээн хүлээн зөвшөөрдөг юм. Өнөөдөр түүний нэрээр алдаршсан HWL компани дэлхийд даяар 50 гаруй улсад салбартай бөгөөд 300 мянга орчим ажилтнтай үндэстэн дамсан аж үйлдвэрийн том групп болоод байна. За саяны шоуны талаар соло гэж бодож байна. Одоо нөгөө түрүүн л хэлчихсэн үгээр хэллээ шүү дээ. Одоо урд хөршрийн маань одоо хүн ам их олон байгаатай холбоотой болов гэж би бол боддог. Сая бас ингээд тийм монголчууд маань бушуухан юм сайхан олоосаа нэг хүн жижигхэн ч гэсэн бизнес эхлэхэд тэр нь одоо хөл дээрээ тогтдог хэмжээний тэр орчин бүрдээсэй л гэж бодож байна. Сая танин мэдхүүдээр тийм яг гарч байгаа тэр өндөр хөгжил. Тэгээ саяны бидний Болроо битэрийн зочинтой ярилцдаг тэр шоу бол бас аюу өндөр сэтэлжүүл болохоор шоу байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хөгжлийн гол нууц нь бол хүн амын өсөлт юм байна. Тэ тэгэхээр гэр бүлүүд нэг нэгнтэй улам хайртай байх хэрэгтэй, улам олол болох хэрэгтэй тий. Хамгийн гол юм чинь олол болохоос илүү Монгол хүнтэй хайртай байгаасаа гэдэг байхгүй. Хайртай болно байгаа шүү дээ. Ер нь бид нар хайртай шүү дээ. Монгол хүнтэй хайртай байгаасаа л гэж хэлмээр байна. Юу гэдэг Ардсан нам гэж нэгнийгээ үзье ядаад, Ардын нам гэж нэгнийгээ үзье ядаад. Тийм баймаргүй шүү дээ. Тий, ер нь бол нам гэж хуваагдах нутаг усны ялгаа, малгаа энэ төр гэж янз бүрийн асуудлууд байгаа. Байгаа бол бүгдээрээс яхан нэг юмны төлөө нэг гоё юм яриад хөгжүүлэх. Одоо сонгуулийн сурчлагыг харж л байл дээ. Тэгээд манай гэрийн хажууд орж ирж нэр дэвшиж байгаа, орон нутгийн сонгуульд дэвшиж байгааг төмөр замын өргөнээрийн цариг яриад эхлэхээ би яах вэ одоо тэгээд. Тэгэл юм яриад ингээд
сонгуулийн сурталчилгааг сонсохоор өөрийнхөө мөрийн хөтөлбөр гэдэг зүйлийг танилцуулаагүй жижиг эсрэг нам чинь тэгсэн ингээд нөгөө эсрэг намаа муулах юм аа ярьж тарих угаах гэж бодлоо. Тэгэхээр бас нөгөө залуучуудын сонгогчдын боловсрол гэдэг юм бол маш өндөр болсон шүү гэдэг хэлмээр байна. Тэгээд юу юуг одоо нэг орон нутгийн сонгуульд маань бас боллоо. Тэгэхээр бид нар бас өөрсдийнхөө үүргийг биелүүлэх хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд за жишээ нь 12 онд бол маш олон газар ирч хүрээгүй. Тэгээд нөгөө дахин сонгуул гээл маш их зардал мөнгөний асуудал яриад байдаг. Тэгэхээр яг сонгуульдаа идэвхтэй оролцъё бүгдээрээ. Тэрэнд энэ дөгөөрэй гээгүй. Хамгийн гол сонгуульдаа бүгдээрээ маш идэвхтэй оролцох хэрэгтэй шүү. Залуучууд маань ялангуяа. Аав ээж нар бол пшүх гэж очиод өглөөгч шүү. Тэгэхээр залуучууд маань ялангуяа сонгуульд идэвхтэй оролцож өөрсдийн төлөөллийг сонгоорой гэж уриалмаар байна. Сая өнгөрсөн сонгуул бол маш харьцангуй дайжгүй үр дүнтэйсэн залуучуудын оролцсон. Манай байгууллага судалгаан дээр нь явсан, ажилласан. Тэгээд ер нь харьцангуй дайжгүй үр дүнтэйс энэ нэрчээ битгий алдарэ гэж байгаа шүү дээ. За тэгээд сонгуульдаа сайхан идэвхтэй оролцоорой. Өнөөдөр хурим найр янз бүрийн одонгийн найраж за ялангуяа хурдынхаанда хурд хамтлагийнханда баярын минь төргий төрс өдөр нь болох гэж байгаа тань төрс өдрийн минь төргий тий яг одоо орноосоо босч байгаа тэнд орноосоо боссон сэрсэнд баярын төргий тэгээд энэ бүхэн зориулаад хуучны нэгэн сайхан дуугаараа амралтын өдрийн дугаарыг өндөрлүүлье. Тэгээд та бүхэн амралтын өдөр айд тухтай гэр бүлээрээ сайхан өнгөрүүлээрэй. Намрын сайхан налгар өдрүүд үргэлжилж байгаа. Тэгээ өнөөдөр бидний сонгосон хуучны дуу бас их учиртай. Энэ бол Улаанбаатарын агаар гэсэн доо. Бадраагвайн үг насан буянгийн ай. Дуучин Бадруу уган Дуламсэр нарын хамтранд болсон Улаанбаатарын агаар гэсэн дуу. Тэгээ тун утахгүй утааны улирал эхлэнэ. Тэгээд сэтгэл санаагаар унах юу ах вэ? Тун утахгүй утаагүй. Тэгээ бас хөгжлөөрөө тэргүүлсэн маш олон хүн амтай сайхан болохын төлөө амралтын өдрийнхөө хөтөлбөрийг та бүхэндээ хүргэлээ. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчтэй. Баяртай.
сэтгэлдээ эргэн цаа